Бажаалтын ээлж дугаар та бүхэнд хүрж байна. Маа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар маань хаанаас хүрэх гэж байгаа гэхээр Сан Франциско хотоос хүрэх гэж байгаа. Тийм учраас бид Сан Франциско хотын хамгийн үзэсгэлэнтэй харагддаг газруудын нэг бол Alamo Square. За яг Art Painted Ladies гэдэг алдартай 6 байшин байгаа. Эндээс Сан Франциско хотын даунтаун харж байгаа. Энэ байшин дээрээс Bay Area-д амьдарч байгаа. За манай Монголын урлагийн бас одоо залуу үеийн төлөөлөг гэхгүй баха. Одоо залуу үеийн төлөөлж байж байгаа. Одоо хөгшиж яваа үеийн төлөөлөх Prison хамтлагийн Бек өнөөдрийн нэвтрүүлгийн урлагийн хүлээн авсан. За урлагийн хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Ингээд манай би Сан Францискод одоо баажгаа ингээд хүлцээрсэнд баяртай байна. Тэгээд юуны өмнө өөрийгөө сайхан танилцуулъя. Тэгээд тэгэхгүй бол ингээд нэг Free-Zone Beke гэдэг ингээд тэгтээ яг мэдлэлтэй. Тэгтээ мэддэг хүмүүс нь мэднэ, мэдхгүй хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Бид нар ч одоо бас нэлээд олон жилийн өмнө одоо хамтлаг байсан тий. Одоо ч гэсэн байгаа л да. Гэхдээ яг зүгээр би энэ ч ирээд бас мэдхгүй хүмүүст өөрийгөө бас нэг давчхан танилцуулъя гэж бодчих тий. Одоо Төв аймгийн баяр одоо аав маань бол Пүрвсөх, Бацандын Пүрвсөх гэдэг одоо төрийн сойрхолт зураач хүн байсан. Тэгээ Мантгаж заатан мөнгө тэнгэрийн өвчнөөр киноны зургийг зурсан тэгээ гол зураач. Ээж минь бол одоо насаараа хөгжим мужийн коллежид хуучрын багш хийсэн Бодисрүн гэдэг хүн байсан. Тэгээ тэрний одоо хамгийн баг хүү Бэлгүүдээ. Намайг миний бүтэн нэрийг Бэлгүүдээ гэдэг. Гой нэр. Түүхэн Монголын нууц төвчөн дээр маш их гардаг. Тэгээ уул нь бол ингээд нэг урлаг соёлын одоо гэр бүл өссөн нэм хүн байгаа. Тэгээд яг мэдээж одоо хамтлаг гээд хамтлагийнхаа нэрээр оглоод ингээд явцсан болохоор бас тэгээ хүн болгон ч одоо ихэнх хүмүүс нь мэддэг хүмүүс нь Free-Zone Beke гэдэг. Хамтлаг байсан цаг хугацаа мэдээж би та эдгч санаж ин төмрөө төрөө та ингээд яалтчгүй ингээд boy band тэр үед boy band юу байсан те. Тэнгүү тэр үед одоо нөгөө танаа хамтлагийн дуунууч нэлээд сайн чанартай дуунууд байдаг. Нэлээд хийт болоод ингээд байжсан. Гэтэл хамтлагаасаа гараад явах энэ шийдвэр яагаад гарч ирв? Одоо харийн орныг зорих гэсэн үг шүү дээ. За юуны өмнө эхлээд хамтлагийнхаа одоо тухай бас ярил л да. Манай хамтлаг маань одоо 90 онд тэ Pentatonic наадмаас одоо дебют юмыг аваад тэгээд тэрнээс хойш ер нь бол ингээд Free-Zone ингээд зүудний дагн тэ боротын өвлийн шин гэл одоо чук ахтагаа нийлээд бол ингээд нэлээд олон уран бүтээл хийсэн айгуу гой дуунуудтай айгуу их азтай. Тэгээд яг хамтлаг маань бол төрхөн зур ингээд давсарлаад манай төрөө маань бас Лондонд сургууль яваад те бас нэлээд хугацаа өнгөрсөн. Тэгээд тэрний дараа эргэж ирээд бид нөр 2013 онд тоглолтоо хийгээд зүуд биш хотын имлгээд тоглолт хийгээд тэгээд тэрний дараа яг зөв гэр бүлээрээ аялах гэж наашаа ирсэн. Тэнгүүтлээ үлдсэн байх. Ер нь таатай байна. Ямар гоё юм бэ гэдэг хүүхдүүд те би нэг хэлжсэн шүү дээ. Хүүхдүүд маань их таатай орчин байсан. Тэгээд жоохон аллергийн асуудал байсан. Тэгээд тэр мөр их таатай байсан. Тэгээд үлдсэн. Тэгтээ яг одоо тэгээд хамтлагийнхнаас уучлалаа. Уучлаарай гэж. Тэгээд дээрээс нь хэлэхэд яг нөгөө урлагийн одоо эстрад урлагт ингээд бас байсных энэ чинь ингээд тоглолт Монголоор ирдэг хамтлаг дуучид байдаг юм уу те хүмүүс ингээд ирэхээр бас холбогдоод бид ингээд тоглолтох юм бол ер нь тэрнээсээ нэг салж чадахгүй хэдийгээр энэ чинь байгаа ч гэсэн ингээд нэг салж чадахгүй ингээд байж идэг. За Free-Zone гэдэг хамтлагийн Beke бас нөгөө зургатаар их гардаг. Энэ чинь Монголдо бол од штэ. Тэнгүүд од байж байгаад харийн оронд амьдрах тэр бодит амьдралтай ч юм уу эсвэл иммигрант буюу цагаачийн амьдралаар амьдрах тэр хантай хүн болгон тулдаг. Тэрийг тойрж гарсан цагаач хүн гэж байхгүй. Тэр хан хэр хатуу байсан бэ? Хоёлоо өмнө зүгээр ингээд камергүй уулзаад ярьж байхад бол чи эхлээд бол чи надаар яг нэг тийм юм ярих гэдэг. Шоконд орсон гэдсэн шүү дээ. Тэгсэн. Угаасаа тэгээд юу штэ. Хүн болгонд л угаасаа хэцүү л байдаг байх л та. Тэгээд бид нар чинь угаасаа ямар энэ чинь унган англи хэлтэй те ямар ч тийм ирээд одоо шууд Америкт ирэнгүүтлээ шууд одоо лаг ажил хийгээл энэдрийг офис суугаад эсвэл бол одоо дуугаа дуулагч юм тийм бол байхгүй шүү дээ. Мэдээж. Тэгээд анх ирээл нөгөө манай нөгөө хамаатны юм маань нэг сушины газар ажилд оруулахгүй наа. Гэхдээ яг нөгөө ажилд орё гэдэг ер нь одоо нэг ажиллаж үзье л да гэдэг. Монголд ч одоо нэг дураараа нэг л сайхан дуулцсан хуурцсан хүн яваад ирсэн. Тэгээд ирээд бас нэг ажил хийж үзлээ. Тэгээд нэг сушины газар ороод тэгсэн чинь
яг та ингээл ажиллаад байсан монголчууд ч ингээл нэг жоохон нэг тим юутай шүү дээ. Нэг одоо юу гэх юм даа нэг. Хааны үрсэл Тий нэг жоохон нэг тий өөрийгөө гэл ингэсэн. Тэс нэг өдөр нөгөө босс маань мэдээж шиг гадаад хүн тий гадаад босс маань ресторанд ажиллаж. Гадаад босс маань чи нэг шал арч чадах уу гэл тэглээ. Тэгсэн чи бүр сонир болол явчих гадаад хүн тий гэл зүгээр хинч тий шал нөгөө зүгээр ингээл хамаг цосмос ориглол явцсан зүгээр дээшээ доошоо тэгсэн чи очоо нөгөө хамт ажиллаж байсан ахтаа шаалгаж би чадахгүй матахгүй гэж уурлаа. Тэрмхэн дэнчсэн зүгээр өстой нөгөө Чингисийн удам зүгээр бүхэл юм бодогдсон шүү дээ. Янжин лам борхон зүгээр бүхэл юм бодогдоод цусмэлсэн ингээл дээшээ доош. Тэгэл тэгсэн чинь тэгэл тийм болсон байхгүй юу? Тэгэл эрдээс тэгэл оройдоо гэртээ очил хэвээр их нэртэй хэвээр миний хүүхдүүд намайг тэгсэн гэж хэвээр бодох болов яах вэ тэгэл амар тэгээ бодохгүй тэгсэн чинь тэр манай нөгөө их нэр тэр хамт ажилласан хүн болгонд л тохиолдсон чи яагаад ингэж сүртэй ингэ юундаа уурлаад байгаа ингэ тэгж байгаа. Тэгэл тэрийг нэг өдөр ярих нөгөө ерөнхий консул ахт ярихгүй юу. Тэгээ анх ирээд яажсэн маажсэн гэл тэгэхээр нөгөө тэгэл тийг анх ирээд хэвээр шал угаага гэхээр нь хэвээр уурлал муурлал гэж ярихгүй тэгсэн чи ерөнхий консул нэг амар олон хүн цугсан газар тэрийг ярьдаг байхгүй. Би жоо хоцроод ирсэн хойно ингэ суужсан байхгүй. Тэгсэн чи тэрийг монголчууд ч өстой тэнгэр заяатай хүмүүс ингээл анх хүний нутагт ирээл гэлдэг ярихгүй. Тэгсэн чи би чинь гийгүнд ичээ авчихсан нэг гойгоо. Гэтэ би тэрэн дээр ингэж бодоод байна. Тэр бид энэ жишээ нь Америкч гэлтгүй дэлхийн бүх орнд ирж байгаа цагаач хүмүүс анхны цагаач бүр first generation бол ялангуяа яг тиймээс л эхэлдэг тий. Тэгээд хоёр дахь generation, гурав дахь generation, дөрөв дахь generation гарч ирж шууд ингэж нөгөө нэг дээшээ явахгүйгээс хүн болгон угаасаа тгээс эхэлдэг л тэр амьдралыг зорж ирсэн шүү дээ. Тэр чинь бол хэн болгоны давж гараад одоо тэрийгэ давахгүйгээр буцаад Монгол руугаа явцсан жишээнүүд зөндөл сонсдог шүү дээ. Тийм болохоор тэр хаан ингээ чамд яаж туусан тэгээ тэрийг яаж даван гарчаад өнөөдөр энд ингээ хоёул ярилцаа зогсож байгаа гэдгийг харуулах гэдэг. Тэр бол яг зүгээр нэг цаг хугацааны тэгэл яг тэнцэнэс гисүүлээл би ер нь ингээл одоо янз бүр яаж хийж байгаа шүү дээ мэдээж нэг энэ ч одоо машин барих ч гэдэг юм одоо тэгэл зүгээр хийж байгаа тэр сушийн мөшиг бол амар хийдэг болж. Тэгэл яг одоо тухайн үед бол тэгэл хийж байгаа ажлаа хамгийн гол нь чанартай их тэнгүүтлээ одоо энэ бол зүгээр төр зүрийн л асуудал шүү дээ. Төр зүрийн би одоо өнөөдөр тэ амьдралаа мэдээж айтайхан болохын тулд энийг хийж байгаа сураад авчвал надад хэрэгтэй гэдэг тиймэрхүү сэтгэлээр ингээд ханддаг байсан ингээд тэгэл яахтай тэгэл амьдрал тэгэл ер нь тэгэл баг багаар угаасаа тэгэл монголчууд ч угаасаа л нэг тийм юу штэ газ юмыг сураад нэг газ айтайхан болчдөг одоо ингээл одоо бие араагаар дүүрэн л одоо лаглаг ажилтаа төрөлтэй айтайхан хүмүүс зөндөөл юм тийм ээ. Тэг надад би ч гэсэн энд ажил хийхгүй ажил хийж байгаа штэ. Тэгвэл надад ч гэсэн яг нэг тэр асуудал тулгарч байгаа. Тэг би гэл халгаа санаа зовоол те. Тэнгүүд тэгэж халгаа санаа зовох үндэс нь би тэгээ сүулдэ би юу нь яг юунаас авдаг би амьдрахын төлөө хөдөлмөрлжид би яагаад ичих хэвтэй ямар би ер нь яг гээд өөрөө өөртөө ярилцаа тэгээ тэрнээс хойш нөгөө намайг явал яг гэдэг шиг болсон. Чинь хинч тэгээд юу тэгээд би зүгээр төмний нэг байгаа байхгүй тий төмний нэг чи зүгээр нэг Аазуудын нэг байгаа. Тий намайг зүгээр юм уу хожаа гэл гэж бодож байгаа шүү дээ. За бик сая дурдаад өнгөрсөн манай энд байдаг монголчууд мэдэх баг. Боулингийн спортоор бүр эндээ нүр тахлах тамирчин болсон. Боулингийн спортоор ер нь хизэн хэсэж гэсэн одоо яг ямар тэмцээнүүдэд оролцсон яваад байна. Тэгээ нөгөө спирт биш нөгөө спорт гэдэг шиг те. Ер нь бол ингээл анх боулингийн спортоор ингээ хичээлэх жоохтой ингээл анх ингээд зүгээр бөмбөг чирээд явж байгаа хүнийг хараад юу вэ ч одоо ийм амар нэг ширхэг нь 14 5 паунтын юм ингээд 3 4-ийг барьсан чирээ явж байгаа бүр ямар өвчтөй хог вэ гэж бодож исэн чинь одоо өөртөө орцсон. Өөр орцсон. Аахан чулуу ингээл түрээл явж байна. Одоо бол ерөөхдөө нэг боулингийн спортоор хичээлээд баг 6 7 жил болчихлоо. Бид нөө би яриад ер нь бол энэ Америкт байгаа боулингийн юу ч агүй том штэ. Жилдээ нэг 12 сард 11 сард уулзаад Лас Вегаст ингээ уулзаад том тэмцээн зохион байгуулдаг байхгүй юу. Тэгээд жилдээ нэг бус хотуудтай болохоор ингээд зүгээр жижигхэн тэмцээнүүд зохион байгуулдаг байхгүй. Тэгээд одоо манай BR-ийн Сан Францискогийн
Golden Ball гэл клуб бид нар ингээд нийлж аваад найзуудтайгаа нийлж аваад байгуулад одоо бараг 7 жил болж байна. Тэгээ ер нь бол одоо монголчуудынхаа тэмцээнд оролцсон. Тэгээ дээрээс энчээ болдог тэмцээнүүд зохион байгуулна. Тэгээ дээрээс нь Америкчуудын одоо лигд ороод ингээд яваад тэгээд бүр Америкчуудтай бас тэмцээнд явдаг тийм болцсон байна. Ер нь бол Монголын боулингчд бол нэлээд дэлхийлөө ингээл ер нь ойртой л дэгтэй ах. Таадыг зөвхөн нэг монголчуудынхаа хооронд ингээд ингэсэн чинь энэ дугаа хүмүүстэй өрсөлдөдөг албасны баг болсон юм биш тийм үү? Тийм бүр тийм. Гэхдээ бид нар ч бол мэдээж энчээ байгаа хүмүүс чинь бүр багаасаа баг хөлдмөлд ороогүй ахта бөмбөг өнгөрүүлсэн явж идэв шүү дээ. Тэгээд бид нар чинь багаасаа тоглолцсон хүмүүс чинь мэдээж амар поронууд болох нь ойлгомжтой. Бид нар чинь бол яг нэлээд хожуу ингээд боулингд орсон болохоор одоо шууд амар дэлхийтэй хаална хэдэн гэхгүй. Гэхдээ алахгүй ч гэсэн амраахгүй гэдэг шиг тоглоод яваад байгаа байхгүй юу. Тэгээд одоо мэдээж одоо бидний дараагийн хүүхдүүд одоо эхнээсээ тоглоод эхэлсэн. Тэд нар бол магадгүй одоо тэр одоо бүр лаг поро тамирчид болж магадгүй. Гэхдээ ер нь бол манай Монголын боулингчд бол нэлээд сайжирсан. Айгу олон Монгол ч гэсэн шинээр лаг боулингийн газар нэгдсэн байна шүү дээ. Тэгээд дээрэс нь гольфчид манай Монголын гольфын маань энд орж ирээд сая Америк дахь монголчуудын гольфын аварга тодорсон. Тэд нар маань бас энэ тэмцээнд оролцоо яваад байдаг тий. Гольф, боулинг гэдэг ер нь маш олон спортын төрлөөр. Гольф, боулинг, теннис одоо ердөөсөө энэ чинь бүхэл баг одоо дээрээс нь манай үндэсний шагаан харваа байна. Тийм. Би яг нэг юм асуулт сая спорт ярьжсэн ч ороод ирлээ. Би бол мэдчихэж байгаа. Гэхдээ үзэгчдэд энийг юу Америкт байгаа гэр бүл зүгээр Америк амьдралын соёлд спорт гэр бүлд ямар чухал вэ? Монголд бидэнд спорт гэр бүл нэг тийм хамаатай биш шүү дээ. Ер нь ингээ хүүхдүүд нь тэмцээн хурлаанд очиж байхад ер нь эцэг эхчүүд нь очиж үзэхгүй байгаад ер нь үздэггүй шүү дээ баг. Гэтэл энд бүх юм хамт байдаг. Яг тэр соёлын ялгааны талаар чи юу гэж боддог вэ? Харин тийм ээ Монголд одоо яадаг юм бол одоо нөгөө төгжрэлттэй зогсоод очиж амждаггүй юм уу эсвэл одоо яадаг юм бүү юм тий. Тэгээд хүүхдүүд нь ингээл тэгээд бүр ингээд энэ чинь бол бүх хүүхдүүдийг заавалчгүй нэг спортод яатсан байдаг шүү тий. Тэгээд ээж аав нь заавалчгүй ирэх хэрэгтэй. Заавалчгүй нэг нь очих хэрэгтэй. Дагуулж очиод хүргэж өгөөд ирээд аваад тэгээд нөгөө сургууль дээрээ тэмцээн болоод бүх хотынхоо бүх юун дээрээ очиж дагаж очиод тэгээд сүүлдээ тэрэндээ бид нөр өөрсдөө орчдөг. Бараг очиж үзэхгүй бол бараг сонин санагдаад байдаг. Тэгээд тэр чинь цаанаас өстө бүр ингээд том бизнес ингээд явж байгаа юм шүү тий. Хувцаа заавалчгүй тэнцэнээс ав гэл нэг газар заагаад гэх шиг тэнцэнээс заавалчгүй авах хэрэгтэй тий. Нэг пүүз мүзнө одоо хичнээн төрүүлж байдаг юм. Тэгэхээр Монгол одоо яагаад тэгдэггүй энчээ яагаад магадгүй тэр сургуулийн юу байна уу? Би бол тэгж л хараад байгаа. Сургуулаас нь заавалчгүй яагаад байгаа байхгүй юу? Миний харснаар нэг энэ коллежүүдэд ингээд айгүй маш их спортын тэтгэлгүүд олгодог шүү дээ. Спортоор хичээлж хагаад тэрэнд явчихын тулд багаас нь бэлдээд багаас нь нэгдүгürt тэр нэг ихний зорилго нь тэр нэг спортоор хичээллэх. Хоёрдугаарт ер нь спортоор хичээлсэн бие бэлтрийн хувьд оюун санааны хувьд хөжигөг болдог гэдэг хоёр дахь шалтгаан. Гуравт спортоор хичээлнэ гэдэг хөдөлмөрийн зах зээл дээр гараад багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг гэдэг энэ бүх давуу талуудыг хараад зайлшгүй эцэг их спортод хүүхдээр нь багаас нь дагаж бэлдээд байт юм бол энэ амьдралын хэв маяг хөвшил бидэнд маш их хэрэгтэй болоо гэж бодсон. Өстө харахад татах юм чи одоо ингээ харал та ингээл амар шигүү зүгээр энэ байшин байж хад заавалчгүй дунд нь ингээл нэг юм том ногоон байгууламж те. Тэгэл гүйлтийн зам мам одоо ердөөсөө тесний талбай ингээл заавалчгүй бүр хороо баг дүүрэг болгонд ингээл нэг заавалчгүй байж байгаа байхгүй. Тэгэл тэд нар чинь бас амар. Тийм. Хэдхэн доллар ингээл. Хүн ердөөсөө зүгээр гівчээснээс гараад гүйжсэн дээрч гэж бодмоор тийм болчиход байгаа байхгүй амар гоё. Тэгэхээр тэн дээр бас атаарах мар. Гэтэ бидэнд яалчгүй нөгөө юу гэхээр төгжрээ тий. Тэгээд нөгөө амьдрал амжихгүй маа гэж юмнууд байгаа л байх л та. Гэтэ зүгээр авч хэрэгжүүлж амьдралдаа тусгаж авч болох үе олон санаанууд эндээс ямар ч байсан харагддээ шүү. Бажи ялалтаа хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бажи ялалт 2 хоёртойгоо хамт Америкийн нэгдсэн улсын Калифорни мужи Сан Франциско хот цахиурын үндэд ирээд байна. За тэгээд Сан Франциско хотод манай урлаг соёлын олон танил олон эрхмүүд ажиллаж амьдарч байгаа. Тэгээд тэдэнтэйгээ уулзахаар өнөөдөр бид Сан Франциско хотын бас төвд байрлах Godzilla гэдэг ресторан хөвлөлцөөр зугаад байна. Харшин сайхан уу? Сайхан. Янз сайхан. Сайхан шилжих гэх. Өнөөрөө битүүлэх гэл. Тийм ээ. Янз гоё энэ да.
Та хоёрын хүн ажил төрөлтэй. Яваад яг ирээд яг Осло гейм дуусгаад эдэтэ нэг 2 3 шот ичээл тэгэл одоо яг чи чам руу яриад. Ингэж их хөндлөх хэрэг байсан юм уу да? Беккээс яг манайхан Беккэг нөгөө манай үеийнхэн бидний тоошод мэднэ бүр шин задаг хүмүүс болох юм мэдгүй ч магадгүй. Тий, тэгэхээр яг нөгөө за манай Беккэ бол одоо яг Фризон гэдэг маш гоё хамтлаг байдаг. Бити үе маш гоё хамтлаг. Ийм шоолоо тэр дуу бол Маш одоо хит дутаа шүү ер нь. Фризоны хит дуу юу ярих вэ? Ингээд юм байна. Бек өөрөө хүний газар амьдраад бас 10 гаруй жил болчихлоо гэж байна шүү дээ. Нутгийн чулуу дуугаа сонсохоор нутгаас сандаг. Би танаа нутгаас сандгаар танаа дуу сонсдог ш. Нэр тоглоом удлаа ярьж байгаа юм шиг. Нэр ингэсэн. Баярлалаа. Харин тийм ээ. Беккерээс өчтөр явцсан юм шиг болсон чи 10 жил болсон байна. Харин тийм ээ. Яг ингээд анх ингээд Америкт ирэхэд чинь 10 жил болж ин гэхээр амар санагдал те. Пүү ямар амар удцсан юм ба. Бараг л одоо өдөө болчих юу гэж юм гэж өдөр ил бодож исэн чинь одоо өөрөө нэг мэдсэн чинь ингээд үрдсэн. Ажил гээ хөөгч хуухад хүү хай гэл ингээд амар урд өнгөрчлээ. Чамаа энд багт чинь физиономи идэв. Хэрэггүй. Эрэг гоё. Эрэг байна. Ирхэл яриад. За тэр 10 жил яриад Яриад. тэр эрэг явчих да. Баяр ястаа. Нөгөө за юунаас гэдэг Беккэ одоо Беккэ гэдэг хүүхдтэй хаанаас гаралтай юм бэ, угшилтай юм бэ, тэ? Аль цэцэрлэг яасаад явсан гэдгээс хэлт юм да манай хэвчүүл. Зөө. Би чи унгаа хороолох. Тий хороо. Унган гэдэг гэсэн. 3 4 дөрөөр оруулсан Москва рестораны артлын 14 дугаар байрны. Борт 14. Тий. Одоо юу гэх юм бичлэгийн доотлоо тий. Москва рестораны. Тэгээд тэнцээ цэцэрлэг сургууль 40 дугаар сургууль тэгээд 80 дугаар цэцэрлэг гээл. Тэнгүүтлээ хөгжим бүжиглэв. Нөгөө ээж маань хөгжим бүжгийн хуучрын багш. Тэгээд намайг одоо сургууль руу хөргөж хүн байхгүй гэд намайг аваад сургууль руу оруулаад хөгжим бүжигт ороод. Тэгэл одоо хөгжим бүжгээс ингээл Фризон хамтлагтайгаа зурлалдаал байгуулаад Физиономи хэдэн онд хамгийн их байгуулагдсан бэ? бид нар ч одоо 90 одоо яг нөгөө яг байгуулагдсан гэхэр чинь манусын үеийн чинь амар их хэцүү шүү дээ тий. Одоо төмрөөтэй нийснэрээ явах юм уу? Одоо заяа гарснараа явах юм гэдэг нэг Тэгээ бүр анхны одоо нөгөө юунаас ихтгэхгүй дээ. Та чинь нөгөө хөгжим бүр анхтаа таад чинь нөгөө хин юм байл шүү дээ нөгөө. тий хосоо заяа манай Ука тэгээ төрөө та чи тавуулаа байна. Тийш. Нөгөө юуны заяа байсан юм уу те? Perfect тий. Perfect-ийн Зай заяа байсан тий. тэр гарсан юм уу те? Тий хамгийн одоо тэр чи нэлээ одоо анх ихлээд чи Ука байгаа шүү дээ тий. Тэр ч бүр Анх 90 онд тавуулаа байгаа. 96 7 Чи тэр Укаг байна мэдгүй. гадаад явдлаа. Тэгээ нөгөө ертөнцийн гэдэг чинь чамдогсан хайр гэдэг дуу байна шүү дээ. Тэр дуу дуулж хэлдэг тэрнээс хэлэх байх л та. Тэр за тэгвэл тэр анхны дуунаас эхлэх юм. Хамгийн анхны дуунаас хэлэх байх л та. Тэг баг чамдогсан. Чамдогсан шүү дээ. Ер нь тэгээ тэр чинь шууд хит тусан дуу байхгүй шууд. Бид чи өөрсдөө нөгөө хөгжим бүжигт байхдаа юу яагаад зохиогоод. За ер нь бол голчлоод манай хосоо тэгээ тэр Ука тэгэл зохиосон доо. Манай Ука ч айгу гоё шүлэг бичдэг өөрөө. Ука ч манай юу байхгүй да. Манай яг нэгдүгээр орсны Ука ч өөрөө Орос сургууль Монголд байсан шүү дээ. Тэгээд аав нөгөө Даштава гээд гадаад явдлаа. Хамд олон жил байсан. Тэгээд Ука ч өөрөө шүлэг мүлэг их бичдэг. Тэгээ одоо энэ мөрөөдлийн хатам шүү дээ. Харанхуй шоны тэр мөрний үг мөг чинь ингээд бичдэг. Агуу мөн бэ. Тэгээд би нөгөө Ука болохоор намайг хөгжим бүжигтэй байдаг болохоор ингээд бид хоёр бас нэг жоохон юу эстрад одоо юу гэмдэ тиймэрхүү тал руугаа сонирхолтой. Тэгээд манай нөгөө одоо төрөө заяа хосоо бид нар чинь ангидаа нийлдэг. Тэнгүүтээ манай гэрт айгүй их ирдэг. Тэгэл нөгөө орцморцсон ингээл нэг хоолоо молоо салгаж дуулахар чинь ингээл нэх гой цөөрөөдөл гоё идэх гэсэн. Тэнгүүтээ тэрэндээ орчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө тэр хооронд ч Ука мука ирэл бид нар ч хоорондоо найзлал манай байр тэгэл баг болчих юм шүү. Тийм. Тэгэл хөөхий тэр чамдаа өгсөн аймар чинь бас нэлээд тухайн үедээ 97 8 онд ч бас амар Оо тий. Фемер бол тэгвэл баг өдөрт хитэн удаа ирдэг л дуусан шүү дээ. Яг бой бандуудын 90 үе хэлж байгаа юм л да. Тэгвэл бид нар чинь тухайн үед нөгөө камертон, сүнс, номин тас тий. Тэгэл тэрний дараа их хамгийн хүчтэй орж ирж байгаа доо. Бой банд фризен болно л доо. Ер нь бол тэгээ яг нөгөө тэр чамдаа өгсөн аймар мөрөөдлийн хатан нэг цөөхөн хитэн дуутай тий. Тэгэл нөгөө
баарнд одоо ч нөгөө баарны гэх наашин тий. Гэтэ ер нь бол тухай чи яаж ч нөгөө нэг тэр Hard Rock Manhattan гэдэг баарнууд чинь нэгдэл тий. Бүр ингээл битүү тий. тэнгүүтээ Манус чинь нөгөө ингээд доол гэрээ хийсэн баг өдрийн 40,000 юу илээ. Тэгээ хамгийн гол нь өдөр болгон тий. 20 таарнаас 20 болгон. Яг нэг номиндаас камертай эдгээр чинь тэр нэг Hard Rock-т Hollywood эдэр дуулаад бид нар чинь тэр нэг Hard Rock монитор юу жилээ нэг юм байнг нөө тий. Ер нь бол одоо энэ хүмүүс өдөр болгонд болоод өдөр болгон өрөнд ороод явах. Тэг өдөр дөрөнд явж шүү дээ. Нэг явахдаа 12 дүнтэй ороод гарч өрөнд орно. Хамгийн гол мөнгөтэй бас яа. Тэг мөнгөтэй. Тэгээ сүүлдээ гарын үсэг зорно тэгээ. Гарын үсэг баахан зурчвал тэргэндээ жилийн өрөнд орчихно л доо. Бас өрмөрөө бас толгоно шүү. Толгоно тий. Чи зүгээр байхгүй шүү. Яаж ч таксгүй хүмүүсийг таксгүй оруулаад. Тэгэхээр хэцүүлтэй тий. Тэр ихтэй бодлого зөв юм байсан юм шиг. Тэр бүх хамтгууд чи бүгд ингэ барьчих шүү дээ. Идэж уулгаад бас өөрсөнд нь ашигтай л байсан баг шүү дээ. Нөгөө идэж уулгаад Performance-тэй night club гэж гоё шүү. чи тэнгуү чи бид нар ирээл одоо бид нар ч явах те одоо хөөх юм манай төмрөө өмрөөч баг за бэка одоо болио гэж байгаа шүү. Үгүй за тэгвэл одоо та нар мөнгө би өрөндөө хаваагаад явж байгаа юм шиг байна. Тийм байсан. за тэгж жагаад яас гэхээр визуал хамтлаг байжгаад шинжилт хийгдсэн. Тийм ээ? Тэгээд одоо яг одоогийн байгаа бүрэлдэхүүн рүү очсон гэж ойлгож байна. Манай заяа чинь нөгөө бид нар чинь нөгөө Ханамасад ирээд байсан шүү дээ. Ханамасгийн галтах сэлэнгэгч хоёр маань баста. Манус чи бас л сэлэнгэгч маань баста. Манус чи бас л хөөрхөн юу асан шүү дээ. Тэр баарнаас бол ерөнхийдөө гаргасан шүү дээ. Бид нар чинь бол нөгөө нэг баарнаас гарч чадахгүй яг нэг юм юунд ортсон. Тэгээ нөгөө мөнгө олоод идэг. Тэнгүүч ингээд нэг цаашаа уран бүтээл явах хуйлчхан шоудаал ердөөс шүн баарнд өдөр нунтаал ингээд тэгээд биднээс ч гэсэн жинхэнэ баарнаас гаргасан шүү дээ. Хөрхөө Тэр үед Ханамаас бол тасархаа амар шүү дээ. Тэгээд доллараар такс макс $8 яасан бэлээ тийм шүү дээ. Тэгт чи амар тий. Япон Монгол хамтарсан байлгүй ялаа тий. Одоо юу ч сарны систем билүү тий? Тий. Нарны систем билүү? Сарны систем билүү? Тэнцээ? Нарны тэтэм. Нарны систем тий? Сарны тэтэм одоо дисэнкрат. Нарны тэтэм, сарны тэтэм ч одоо дисэнкрат юу юм? Бисток. Нөгөө синий телевизийн замын Тийм. Тэгээд тэр чинь болохоор эсрэгээр утгатай байхгүй. Одоо н холидей нөгаа тэр үстэй. Тийм. Тий. ястаа гаргасан дээ. Тий. Тэр ч их гоё газар биш ялчгүй. Мань 3 чинь аваачаад өртөөс хосоо байсан болов. Бид идэж аваачаад шууд Ханамасад байрлуулаад өөрхөө гэрээ хажууд биднэрт чинь байр төрөөсөлж өгөөл. Тэгэл өрдөөсөө дагуулж яваал шууд дэлгүүр мэлгүүрээр за овцооц те нөгөө тухайн үеийн хайтан майтан те ингээл хамгийн үнэтэй л хувцснууд нууцлуудыг авч өгөөл хамтлаг гэдэгчтэй ийм байх хэвээр тийм байх хэвээр. Тэгэл 50 ах махыг өстө дуудаж авчраал халуу ах 50 ах хоёроор чинь өстө халуу ах нөгөө хов ахын нөгөө юуг нь аваад халуу ах чинь Ханамасад очил нэг өрөөнд нь тэр чинь VIP өрөө мөрөөд те. Тэгээ VIP өрөөнд нь ингээл одоо энэ бороотой зууны дурсамж идрээ чинь зохиож илээ шүү дээ. Тий. Үеийн үст гос гоё үйлдэл. Аймаг гоё байсан. За, би манай энэ Godzilla гэдэг манай энэ цоон найзын бэлтгэсэн хоолоос идэж угаад гурлаас ах идэж унгаа ярьсан шүү. Хорол ярьжсэн шууд. Ханамаас ороод Ханамаас л ороод. тийш Godzilla руу орж авчихсан шүү. Энэ Godzilla энэ чинь нэр та ч одоо яг сангийн тавч яг уугуул сангийн одоо уугуулууд гэж хэлж болно. Манай ялд чи саяхан явсан саргцсан ч одоо 3 дахь жилиг орсон. 3 дахь жилиг орсон. Дороо явж байгаа. Тэгвэл энэ яг сүшиний талж байгаа яриач. Энэ яг маа энэ ер нь нөгөө нэг юм манад ч нэг юм Улаанбаатар хотод ч нэг 40 жил болсон 50 жил болсон хоолны газар маа зэрэг ч хоор шүү дээ. Энд чинь болохоор яг тэг хүмүүс нь ингээд байнгын үйлчлдэг хүмүүс нэг байж энэ 42 дахь жилдээ үйл ажиллагаа болж байгаа. 42 дахь жилд яг энэ Godzilla гэдэг нэрээр үйл ажиллагаа. Бараг чамаас настай. Ваа. Яа намайг Надаас бол настай Надаас байгаа. нэг хэд ахад юм байна. Тэг надаас бол настай байгаа. Тэр хүн бол ализиг боо шоороо тоглож байсан. ямарс хөд орсон байж. Энэ ер нь би ингэж анзаараад байгаа шүү. Энэ санд байгаа сүүл бийсэн залуучууд маань амар ихэнх нь амар тийм хурдан хөлөө олоод бизнес чөлөөт байд юм болоо яа гэм бол агуу дажгүй явж байгаа залуучууд зөндөө шүү ер нь бол тийм Хөлөө хурдан орж байна. амар Түүнээсээ л хамаардаг юм лээ. Нээч чинь бол хөрг олцсон шүү дээ. амар бүр Хөрг олцсон юм. харин энэ яг ч бүр санг батцсан маа. Ямар магч зүгээр ирээд үс ямар машин тусах яриад. Томор нуу жижигэр нүгэл. Вэмо явж цөх өдргээд Мэдгүй. Яаж гэж хурдан томч өгөөд найзаас асуулаа. Тэгсэн чинь баажи
хүн ер нь өөрөө хичээхэд юм бол болдсон шүү дээ. Камераар ирсэн. Нөгөө том мэрэл ирсэн. Мэрэггүй шүү дээ гэсэн юм. Хүний амьдрал нэг олон юм хэрэггүй байдаг шиг 4-5 машин байхад л болно гэдэг юм. Яа, энэ за. Одоо сангийн талаар судлааг юм уу? Гоё шүү дээ. Гэтэ санчуус айгүй олон бас монголчууд бас байдаг. Бас нэг хотуудын нэг шүү дээ. Тий. Чикагогийн дараа одоо DC сан хоёр орно болох үү тийм. Сан баг эхлээд орох байхаа. Гэхдээ ер нь яг нилээ нөгөө Чикагоч нь бас жоо нөгөө өртөх багтай байдаг болохоор ер нь ихэнх нь бас тийш яваад байдаг юм шүү. Сан бол одоо амар энэ технологийн юу мөнд бол сан сумс бол монголчууд бол амар шүү дээ. Би ч бас биг асуу. Чи одоо би тойрч нөгөө яг ингээд удаан хугацаагүй хүмүүс чинь хуучны дурсамжаар яриасан чинь ханаамасаа юугаа гэс орох би нэг спонсор яваад. За бажигалт ивент хийж PC Mall электрон баглааны дэлгүүр бүх төрлийн гаруудаас iPhone, Huawei, Android болон Samsung гэх бүх төрлийн гаруудыг аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг. За мөн маш олон цахилгаан бараа, телевизор, угаалгын машин, шинэ айл болоход хэрэгтэй бүх зүйлийг PC Mall-оос аваад гаргахад та сэтгэл ханамжтай, чанарын баталгаатай, баталгаа засварын хугацаатай, дээрээс нь хямдралтай авах боломжтой учраас PC Mall-ыг бидний зүгээс бол аль хэдийн сонгоод бараг 10 гаруй жилийн хугацаа өнгөрцөн маа тэгэхээр танд ч гэсэн PC Mall-ыг бидний зүгээс санал болгож байгаа юм шүү. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж чинь гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль биесны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Хамтлагч ингээд нөгөө ихний дугаараа ингээд хийд болчихлоо шүү дээ. Тэнгүүд би сонсч байсан. Би бол тэр үед чинь 10 жилийн хүүхэд байгаа шүү дээ. Тэгээ 10 жилийн хүүхэд үйдсэн чинь Фризоны ингээд энэ Бэкэн амар шоуч ингээд би сонсч байсан байхгүй. Энэ хамтлагийн ингээд тэр үнэн байсан юм. Энэ хамтлагт ороод байгаа. Магадгүй маа. бас байна. Тийм. Байсан. Ер нь хамтлаг болгоны нэг хэдэн шоуч хоорондоо Ер нь бол нөгөө баарнд яг мөнгөөрөө дуулж үзээгүй гэж. би тэргүүдийг хэлнэ. Одоо яг нэг хамтлаг болгоны нэг шоу гэдэг хүмүүс байсан. Яг тэр идрүүл нийлнэ. Яг тэд нар нийлнэ. Яг тэрэд. Энэ манахаас бас нэг хүн орцсон явж байгаа тийм бас. Манайхаас нэг хүн орцсон байна. Гой юм байна. Хамтлаг бол нэг хэдэн шоуч. Танаас Монгол улсад тийм Монгол шилээс алдгүй юм уу? Тэгээ Монгол улсад бас энэ шоу бас хөгжүүлэхэд бас ховтой нэмэр оруулсан гэдэг хүмүүс биш шүү. Харин тэгээд сонсдог байсан. Гэхдээ за тэр яг тэр мэдээж залуу насны хүн шоуд нариг цэнгэх хүн болгонд л туулаад өнгөрдөг л нас. Тийм шүү дээ. Хизээ зогсох уу гэдэг тэр хүний ухааны шийдэх. Харин урлагийн уран бүтээлийн Одоо ингээд арх марх ухах болсон. 50 хүүхэд тоглолцсон. Уран бүтээлийн үед Фризон хамтлаг ер нь за ингээд тэр ихний дуугарлаа, хоёрд дуугарлаа. Тэгэл хамгийн одоо оргил хэсэг нь тэр юу байсан вэ? Зүйний дагнаас нь. Тийм баха. Тийм. Ер нь бол баг тийм. Тэгэхдээ борото зүүнд орсон өвлийн шин бас нэлээд яасан шүү дээ. Өвлийн шин. Сүүл Чокахийн Чока and Freezon бол ялчгүй бас амар ясаа тий. Тэгсэн чи яаж гайгүй яаснаа мэдсэн гэхээр тэр нөгөө нэг бид нар ч нөгөө баарнд хосаад байсан ердөөсөө шин дуу муу хийхгүй. Зүгээр нөгөө нэг өөртөө хийсэн нөгөө чамдаа өгсөн хайр мөрөөдлийн хатан гэдэг дуугаар баарнд л тоглоод байсан чинь тэр баарнаас гарсан чи хинч мэдтгүү. Ердөөсөө баарны байнгын үйлчлүүлэгч нэг хитгэн л хүн байсан юм шиг байна тий. Тэнгүүт нөгөө нэг Ханамасгийн сэлэнгэ ихч маань манус ч навж яваад за баарнд бол ингээл хүмүүс ингээл байна. FM-ээр ингээл хүмүүс хасал ингээл энэ гэж байгаа байхгүй. Тэгсэн чи аваад очиод дархан тоглолт хийсэн чинь шатчих. Ямар ч юм байхгүй. Тэгэл өөрсдөө мэдж байгаа байхгүй. Тэг баарандаа л алаад байгаа юм байна гэдэг. Нэг хэдхэн октод тий. Одоо нэг баарны байнгын тавилга гэдэг чинь хэдэн байнгын гарууд амар хэлсэн. Сонсогч нараа. Тийм байсан байгаа байхгүй. Тэс нэг тэр бааранд одоо хэдэн ордог байсан. 100 200 эргэлдээл байдаг байсан юм шиг. Яг тэднэр дундаас та бүжиглээл та солиордог байсан. Тэгсэн чинь баарнаасаа гараад зүгээр ойрхон ингээл баг хөдөлж ингээл баг нур ч юм одоо юу гэж юу болсон чинь дархан эрдэнэт очиж тоглолт хийсэн чинь мэдэхгүй юм чи. Тэгэл тэрнээсээ гарах гэж ер нь бол тэгэл нөгөө Choke and Freeze on гэдэг хийгээл тэгэл сүүлд харин зүүдний дагн маг нь бол яалчгүй амар байсан. Гоё болсон.
Одоо ч гэсэн ингээл ер нь тэгээд нөгөө энэ тэнд ингээл хүмүүс нэг яагаад өгөөч гэл би ч одоо ганцаараа за яшгүй биш ганцаараа нэг тийм юм шиг гэл тэгэхээр ямар амтаа мэрэд ингээд өгөөч гэл тэгэн штэ мэдээж танд хүн амтан шиг ингээл тэгэл очиод яхаар яалчгүй ингээл хөөрхөн нөгөө хит доо ингээл баян явангууд л хүмүүс барыг дуулах шаардлагагүй барыг дагалт болж байна. Тэгэхээр тэгж л барыг мэдээд байгаа шүү дээ. Тухайд алж исэн юм байна гэдэг. Гэтэ одоо ч гэсэн манай одоо төрөлм рүү ирж чинь хөөрхөн дулаал. тий сая тоглолт хийсэн дээ. Гэтэ хүмүүс чинь ингээд байж байгаа өөстө нэр ингээл эргээл нэг амьдрал нь атган бол тухайн үед бол яах вэ тэгэл нэг юм зэгцрэг хүмүүс байж байгаа л тэгэл нэг FM сонсоол захиалга өгөөл ингэжсэн бол ингээл хугацаа өнгөрөөд тэд нар чинь нэг агуу хөлтөө бол сүүлд нэг тоглолт хийсэн чинь бүр хүүхд мөхтэй дэвэрсэн те танаа тэр дуун дээр чинь битээр танилцаад ингээд ингэсэн хүүхдтэй болоод ингээд тоглолт моголт нэр хүүхдэд дэврээд ирсэн хүмүүс зөндөл хараад те Сая өөжгийнх нэг айл подкаст Санжаагийн подкаст ороод ярьсан байсан шүү дээ. Хүн чи ерөөсө залуу наснд сонсож үзсэн сонсож сурсан хөгжмөрөл насан туршдаа ингээд тэрийг сонсоод явцдаг. Тэр нь л өөрт нь ойрхон байдаг. Тэр нь л ингээд тийм учраас үе үеэр өөр хөгжим сонсдог. Тэгээ яг манус үеийнхэн чи яг л фризон тэ салхи бол жоохон арай бас тийш болохгүй. тэрүүд л байсан шүү. Тийм Бас яг тэрүүд байсан. бас яг манай ах мах болох гэж магадгүй. Яг фризон мизон яг л Чич их жоохон л тоо байсан тийм. бидний үе болох гээд байгаа байхгүй юу? Гэхдээ яг одоо мэдгүй бааж одоо яад юм байгаа. Би бол стил дотроо бол ингээл бас л 20 эдтэй бол байж л. 17 ч тийм. Юу ч юу би бол бас нэг арай өөр нэг илүү бас шин дуу муу аюу сонсноо. Тэ ер нь бол амар ингээл доошоо сонсоод байвал зүгээр юм шүү. Тоошол байна гэдэг чинь тэгэл залуу байна гэсэн үг шүү дээ тийм. Тэндээ бас ингээ гацчих чаач бас жоохон тийм. Хан тийм ээ. Энд чи За баярлаа. Америкт бол яг гацх гээд шүү. Гацх гэдэг. Яг үндэлэхэд гацх гээд шүү. Яг ингээл сонсож байгаа доо жоохон сонирм ондоолох гээд ер нь нутаг мотгийн тухай дуу муу сонсохоор сонирм болох гэж байгаа ингээд ийм болчих тийм. Тэгэхээр энэ дэхэд бол ер нь тэгэл Монгол дугаар ер нь гэхдээ хүмүүс сайн сонсож ийм хэлээ нөгөө би яг нөгөө нэг ингээд төрийн дуулыг ямар байр сууриас сонсохоор яаж зүрхэнд ордог тухай би өмнө ярьжсэн л да. Төрийн дуулыг саксны лиг дээр сэтгүүлчийн хуваар сонсох нэг өөр. Комиссарын хуваар сонсох нэг өөр. Одоо холбооны ажлын албаны сонсох нэг өөр. Тэг яг багийн зүгээс анх удаа багийн зүгээс гараад сонссон чи төрийн дуул амар өөр орсон баггүй. Тэрэн шиг би сая нөгөө Сан Францискотын төв номын санд Монгол номын болонтой боллоо шүү дээ. Тэрний арга хэмжээ нээлтийн арга хэмжээгээд гой зүйл болсон байхгүй юу? Тэрэн дээр очсон чинь морин хуур татсан. Тэг морин хуур татаад ингэсэн чинь яг нэг морь янцгааж байгаа юм шиг дуурт юм биш үү морин хуур чинь. Тэг би морин хуур гэдэг чинь бүр ингэж сонсогдд юм уу тэгээд адуу янцгааж байгаа юм шиг сонсгосон. Би хотын хүүхэд би морины нуруунд дээр 2 удаа мартаж үзсэн үгүй тийм үг. Гэхдээ бидний нөгөө цусны тэр үзэл бодол тэр амьдралын философи тэр морь адуу ямар чухал амтан билээ те. Тэгэхэд тэр ингээд татж байгаа тэгж орсон байхгүй. Тэгээ би хэлээд байгаа нөгөө нутгийн жолоо гэдэг дуу чинь би үүдний хөвгт биш л те. Гэтэл нутгийн жолоо гэдэг нөгөө агуулгаараа философороо яг нутгаас сонсох үед сонсоход амар сэтгэл бүтээдэг дуу байхгүй. Тэгээд би тэр уран бүтээл рүү л орох гэдэг гэсэн чинь тэндээс нэг тэнийг юм би залуу хөгжим сонсдог мастер гэж жоохон аяа сонсч байна. Нутгийн жолоонд юу чукахын дуу шүү. Тэгээд манай хамтлагч нь хаасан тэр чинь 2000 онд илүү тэр хавцад дууссан баг шүү. Тэгээд Батгүй ахыг амьд ширмэн байхад бид нар чинь үүр хангаалгын хоол бас нэг зураглал мөргөл хийгээд ирж исэн. Тэгээд манай ээж бас айгу дуртай байсан. Тэгээд сүүлд нөгөө Фризон төрөөдөм рүү тоглолт хийгээд 3 охинтой бас нэг борото моротог дуулаад тэгээ би нөгөө хоёрлого айл та хоёр наад нутгийн чулуугаа үлдээч ирээ мань энэ ч дуулах гэдэг шүү гэд хэлээд тэгэлдээ өгшөө гэдэг. Тэгээд би ямар сандаа чук агносс зөвшөөрөл аваад хамтлагийнхаа хоёрт хэлж яагаад алтан бүр гэдгийг найцтайгаа өвөр Монголын одоо алдарт дучин бүргэдэд тэгээд дууссан. Тэгээд яг удахгүй тэгээ гоё бас жоохон яа одоохондоо зүгээр л нэг жоохон нэг олон ингээд зач мацааг зүгээр ингээд хайцсан баг. Тэ. Гоё. бүргэдэг чинь дуу гэсэн тийм. Тишээд баг.
Жохон хол. Энд байгаа гэдэг надад чинь Америк байгаа бүх хүнийг энд байгаа гэдэг. Сандо. Манай охин энд байгаа гэж хүн болгонд яриад байгаа. Тэгээ аа илээд байгаа мөн гэдэг. Үгүй Чикаго гэдэг. Хүмүүс л гайхаад энд байгаа. Дарахаа сүгшүүн ч бас ярихаар забраагүй л гэсэн юм байна. Яг үгүй засч явж байхгүй бол манай би бол ялтайгаа ойлгоод юм. Манай ялтай бол ерөөсөө 2020 оноос ямар ч туусаасаа өгч чинь. Та тэрээс дээшээ сонссон. За гэтэл ингээ за ерөнхийдөө бол нөгөө за Фризон хамтыг бол Монгол хүн бархин мэднэ. За тэгээ энд ирээд би одоо шанс өгч чана. Чи ер нь ягаад энэ Америк явах шийдвэр ер нь яг ягаад явах болсон юм? Юу байсан шүү дээ. Уул нь ингээд үлдэн гэж ерөөсө бодоогүй. Нөгөө 13 онд тоглолт хийчээд 14 онд нэг ирж он гаргачаад яа гээд хүүхдүүдтэйгээ нэг ирээд нэг он гаргачаа гэж бодоод Америк шинэ жилиг бас нэг Times Square те бас нэг үзэл гоё байдаг шүү дээ те. Тэгж бодож ирсэн. Тэгээд үлдсэн шүү дээ. Яг гэхдээ нэг сонио тэгэл нөгөө хүүхэд сургуульд орох болсон байсан. Тэгээд дээрэс нь манай охин чинь ингээд нэг жоохон тийм нөгөө арьсан ингээд нөгөө одоо хуурайчд гэжтэй одоо юу гэх юм бэ? Экзем гэх юм уу? Экзем гэх юм уу? Диатез гэх юм уу? Арьсны хуурайчдаг. Тэгээд нөгөө эн чинь ирээд бүр зүгээр. энэ сангийн чиг бол тэрийг Амар сонио бүр. Тэгээ бүр одоо битэр чинь бүр ингээ германаас тасмаас одоо хүүхэд өвтгөр чинь хүн болгон л тэгээ хэцүү байдаг шүү. Тэгэл нэг орой унтж чадахгүй загтнаалтай тэнгуү чинь л хаана үнтэй юм байна ста тасмасын аав түрхэл энэ тэргээл ингээ амар хэцүү байдаг шүү. Энд чи ирээд бүр баг хөдөлж нь онгосноос буугаа зүгээр болсон шүү. Баг хөдөлж байна. Тэгээ амар нөгөө нэг диатизм нөгөө биш ээ. Аллергитай. Нөгөө ургамлын аллерги мэлэрэгтэйсэн. Энд чи ирээд зүгээр. Айгуу сонио. Тэр ч ихтэй яалтчгүй байдаг шүү. Тэгээд эн чинь хүүхэд мөхөд ингээд гоё байхаар чинь үгүй нэрээ. Яа, юу нь болохгүй гэж боддог ч юм уу. Тэгэл одоо нөгөө сургууль соёлд нь орно барина гээл Монголд бол одоо сургуульд орно ямар сургуульд орох вэ яах вэ хүүгээл бас л зөндөө юм бодно шүү дээ. Тэнцээш нэг өндөр төлбөртэй сургууль байна. Энчээш нэг аль болохоор латан сургууль байл. Тэгэл тэгсэн чинь энчээ чи ердөөсөө нөгөө нэг амар сургуулиуд чинь үнгүй байдаг шүү дээ тийм. Хүү юу гэсэн юм бэ хүүхэд ердөөс сургуульгүй байж болохгүй алиа аваад иргээ шууд оруулах жишээтэй тийм. Тэгээ нэг тиймэрхүү юмнууд бас зөндөө болоод ингээд яг өөрсдөө бодвол Монголдо байвал сайхан байх гэдэг. Хүүхдүүд маань энчээ гоё байгаад идэг. Тэгэл үлдсэн шүү дээ. Ер нь бол тэгэл баг хаалга хаагаал баг ээж мэждээ ч явлаа гэж хэлээгүй баг нэг вэж явчаал ирэх гэж байгаа юм шиг баг хаалга хаагаал гараал тэгэл гэрчтэй. Үлдсэн шүү дээ. Тэгэд гинти шийдвэрлэсэн юм тий. Тэгсэн. Айгүй баларсан юм босоод ихтэй. Явлаач гэж хэлээгүй байж. Гэтэ яг Угаасаа нөгөө Тэгээд одоо алдсан ч юм уу, олсон ч юм уу одоо тэгэл мэдхгүй тэгэл байж л шүү дээ. Тэгтээ олсон их байгаад идэг. тий. Тэрийг бол алдсан гэж хэлэхгүй байх л та яг л. тэгэд алдсан үгүй дийслэхэд аль тухайн нь илүү гарч ийн тэгээд үр хөвгтийн эрүүл мэнд чухал байсан уу тэгээд миний дуулах хобби чухал байсан уу гэдэг амьдралд инсэлж Тэгээ одоо тэгээд яг нөгөө хамтлаг маань ч гэсэн тухайн үед тэгээд нэг сайхан тоглолт байсан. Шийдвэрч яаж хүлээж авсан? Гэхдээ хамгийн гол нөгөө 13 онд чинь бид нар тоглолтоо хийсэн байсан шүү дээ. Тоглолт хийсэн. Тэгээ одоо нэг тийм нэг цагаан урт болтойтой нэг клип хийгээл нэг тоглолт хийсэн шүү дээ. Тэгэл тэрний ер нь бол нэг тэр чинь нэг 10 жилийн 20 жилийн өмнө ч юу лээ бас нэг тийм тоглолт хийсэн шүү дээ. Тэгэл угаасаа нэг тоглолт хийгээл жоохон завсар авдаг шүү дээ. Тэгэл тэр хооронд болсон үйл явдал та. Сүртэй. Ер нь яагаад хийсэн нэг юмний дар гарсан. За одоо баг нэг бүгд тийм амар сүртэй бодоогүй шүү. Басан ч хайстаа нэр энүүгээр яадаг одоо тийм болоогүй зүгээр л явчаад ирээ. Монголд бол айтайхан байсан те. Нэг балраад одоос та явахгүй бол амьдрал сүрлээ мөрлөө тийм болоогүй шүү. Зүгээр тийм гараал явсан тий. Нөгөө ихтэй бол яванда тэгээд за гэж өвлөж гисэн. Тэгээ яг хөө ер нь бол тэгээд сүулт тэгээд яриад маань ингээд үлдэхэр болчлоо нэ тэрэ гэл тэгээ ер нь яг зөв үедээ явж байна л гэж. Эрдэнэ. Тэгэхээр одоо юу гэж ойлгоно одоо. Алсан гэх юм уу одоо аварсан гэх юм уу балсан. Гэхдээ би одоо жаахан за энд ирлээ. Энд ирэх чинь бол нөгөө хүний газар. Тийм үстэй дөнгөж хурж ирдэг бүх юм шинэ байгаа. Бүх юм сонирн байгаа. Тэгээд Америкт орн бол бас ямар орн бэлээ. Тэгээд чиний хувьд хамгаах ирэхэд юу нэг ямар хувь вэ Америкт? Уу яг тэгээд эхний хэдэн сар ч юм бол сайхан
бас мөнгө үрж дууссан шүү дээ бас тийм ээ. Явж мааж те шинэ жил мэнжлээ сан гаргачлаа юм үзчлээ хизээч одоо галтгоонд орж ажиллана гэж бодохгүй л сайхан явж. Тэгээ яг ер нь бол тэгээд нэг хүүхд мөхтэй сургууль соёл эн чинь бол айгүй гоё байхгүй. Хүүхэд шууд ингээл юу гэсэн юм бэ? Ямар ч хүүхэд байсан сургуульгүй байна гэж бол байхгүй авчир гэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэл сургуульд орчиж байгаа нь тэгэнгүүт чинь за хүүхд жуухад ингээд сургуульд орчиж байгаа юм байна. Амар амархан болоо явчихж байгаа байхгүй. Одоо зүгээр байж хахаар юу вэ л дээ? Ажил хий л дээ. Одоо ямар ажил хийх вэ? Тэгэхээр мэдээч ирж байгаа хүн чинь одоо жолооны өмнөхнээс хэсүүлээл те машин тэрнээс хэсүүлээл тэгэл энэ нэг аль нэг ирсэн хүн болгон л энэ юунд сүшиний газар ажилладаг гэсэн гээл тэгэл яг л нөгөө монголчуудынхаа юугаар тэгэл сүшиний газар орж ажиллаж үтсэн. Тэгэл мэдээж нөгөө нэг тэгж хүний доор ч юм уу те одоо баг Монголдо Гуанзны галтгоонд орж үзээгүй хүн чинь тэгэл галтгоонд нь орж үтсэн тэгэл сонир санагдсан. Хоолноос гарцсан. Их хэмжээний хоол хараад дотор мохоо оргисон байдаг гэж. Тэгээ ер нь бол тэгэл бүгд л тэгдэг байх тоо. Тийм. Хүний газар бэлэн хүүхдтэй хоол гэж угаасаа баг. Тий. Тэгэл бурхан минь одоо ийм байдаг юм за гэл орол. Би сүшин мөшиг ишстэй пижигнэс шүү дээ. Ер нь тэгээ монголчуудын нэг аавчтай чанаа дорхно юм сурчт юм шиг байна тий. Дараа нь одоо сүши хийж сурна гэж үз дараал тэгэл. Дажгүй ер нь бол тэгэл одоо ингээд харахад бол хоонсны их байгаад би л. Тийм. Нөгөө явсныхаа яцсан хичээл шүү дээ. Тэгээ одоо харалт энэ чинь манай санд чи мундаг залгаж зөндөө шүү дээ. Одоо MJL юм харалтаа. Сангийн манай галагийн компаниуд Монголын Сан Францискогийн нэг номерын лемоны компани болцсон шүү дээ. Тийм. Тэгэл одоо амар бизнестэй лаглаг явж байгаа чулууны үлдэмэлдвэртэй зөндөө лаглаг хүмүүс зөндөө. Тийм. Ер нь бол нөгөө нэг одоо яг ингээд сууршаад ихний үе 2 дахь үеэс бизнесүүд гараад тэгээд бас ингээд төрийн албанд ажиллаад тийм ингээд яг генерашн одоо дараагийнхаа төвшөнд гарах гэдэг шүү дээ. Анхын дэрийг яаж одоо юудсан тийм бусад цагаач орнууд цагаачд яаж ирээд явсан ихний генерашн золиос гаргана 2 дахь генерашн сурч эхлэн 3 дахь генерашнээс амжилт үзүүлж 4 дахь генерашнээс эхлээд сионор болж эхлэн ингээд яг хэдэн ч одоо 100 жил болж иж өнөөдөр нэг гайгүй те хотын дарга марга болж штэ. Тэгжээч манайхан чинь дөнгөж 2 дахь үеийн те 1 дахь 2 дахь те одоо хүүхдүүдээ одоо энэ манай консул ч амар бас юм даа штэ. Юм хийх ч гэжтэй одоо тэрийг ойлгуулах гээд бас нэлээ их уулзалт хийгээ яваад байгаа штэ мөнх барих те. Тэгээ энд байгаа хүмүүс хамтруул ямар хүчтэй вэ? Ер нь бол нөгөө нэг одоохондоо бол нэг жоохон ам хичээсэн маягтай байгаад байгаа шүү дээ. Тэгтээ бид нар ч нөгөө нэг хүний нутагт байгаа гэдэг утгаараа яг ингээд уулзахаараа бүр амар ингээд нэг ам нэгтэй. Яг анх бол нэг жоохон тийм юу байсан л багтаа те. Монголчууд бараг л хоорондоо ингэдэг гэл ийм байсан бол одоо шал онд болчиход байгаа байхгүй. Нэгнтэй бол мангар амьтаа тэгэл нэг тоглолт Монголд одоо миний мэдхээр бол ингээл тоглолт Монголд янз бүрийн юм ирэхээр ирээл үнэхээр үнэн сэтгэлээсээ бүр ингээд те бүр ингээд шүтэж үзээд байгаа байхгүй бүр одоо тэгэл харан марганы тоглолтын дээр харж байгаа чинь бүр үнэн сэтгэлээсээ бүр өөлж мөлцөн те тэг хизээ Монголд нэг тийм амар одоо өөж дуулаад өстэй бурхан минь ингээд байгаа тоглолт бол нэх амар бас магадгүй олон хүний нүдэ хөгжим өөр ороод Тийм аа ястаа тийм ба. тийм За ямар сандаа бүр Люминогийн тоглолтын дээр чи нөгөө намайг дагаа зэн дээр чи өөлж мөлөө. Огтуч юм уу ваачаа. Ойлгүй дөө. намайг танихгүй байна уу? Аажаха. Яагаад те гэд. Нөгөө бүжгэлж ийсэн охин байж те гэд. За манай Талын Монгол бүтээгдэхүүн одоо сүүлийн үед нь гадаад байгаа монголчууд бол хамгийн одоо хийт болж байгаа одоо бүтээгдэхүүн Талын Монгол ялч тийм ээ л да. Ерөөсөө эндээс хүмүүс захахаар ерөөсөө хүмүүсүүд Талын Монголыг захаад идэм байлээ. Одоо энэ гомдоо шүл бостон шүл тончтой гомн гэдэг төл төрийг Энэ нөгөө трак мракэнд явдаг хүмүүс аягүй хаа. Шууд ингээд усандаа ирээд пop гэж болчдөг гэдэг шүү. Тэр чинь нөгөө цаг магтаа явд юм шүү л шүү дээ. Тэгээд ердөөсөө явж байхдаа баг хичээл тавиал тэгээд нэг зогсохтой ичээл тэгээд. Өмнгийн говийг гатлан өвөр Монголд зочиж өвгдийн томголсон нутагт өвөр им бэлэгтэй үлдэхэд Баатар ирсэн хүчтэй арамзал залуу бөхчүүд байгаль хэм бүтээлийг багтан хүртээд үдээ.
өвгдийн үнэт жор, өв уламжилсан бахархалт цог, талын Монгол. Энэ миний урд байгаа бол мэдээж Golden Gobi-ийн бүтээгдэхүүн. Тэгээд энийг шоколад гэхээс илүү мэдээж шоколадны зовлолго. Гэхдээ шоколад гэхээс илүү гадны хүнд Монголынхон одоо номац буюу нүүдэлчин соёлыг гайхуулсан сувенир маягийн бүтээгдэхүүн гэх юм бол яг энэ шоколад бол хамгийн төгс бэлэг гэж байна. Тэгээ би угаасаа энд байгаа хүмүүст хэлэхгүй. Бидний манай Монгол 3.5 сая хүн амтай яг хагас нь бид нар орчин үеийн ингээд хэм маягаар амьдардаг. Яг хагас нь ингээд хуучин номадын яг лайфстайлаараа үргэлжлүүлээд яг хүрдэн эцэг цагаагаар ингээд амьдраа явуулдаг. Тийм учраас Монгол заавал очиж үзээрэй. Тэр заавал үзэх ёстой шал өөр ертөнд шүү гэж бол хэлдэг. Гэхдээ нөгөө сүүлийн үед нөгөө би нөгөө хэлэх гэдэг нөгөө Монголын нөгөө бүтээгдэхүүнүүд маань бас шал өөр болчихжээ. Тэрс бид нар уусаа ер нь баажи алтараа бид энэ 6 жил турш маш олон брэдүүдийг судалчлаа л да. Тэгэд Монголын яг нөгөө хоолны элдв банцын нөгөө бүтээгдэхүүн маань үнэхээр сайжирч байна. Энэ дэлхийд гарах хэмжээнд очичоод байгаа гол нь жоохон боломж нь олддог бол ямар ч нэр унгахаар биш вэ гэж би зөвлөе. Үрнээс нь урсан жинхэнэ шоколад. Golden Gobi. За Америкт Монгол хин нэгэн байдаг. Бид нар бүгдээрээ. За ялангуяа чи бол бүр урлагийн тайзан дээр байсан. Олонтойгоо хүн, олонний нүдэн дээр байж байгаа, зурагч радиогоор гарч агаад ирсэн хүн энд ирээд зүгээр нэг энгийн нэг хинч Аз болоод хожоо. Тэг зүгээр нэг энгийн нэг Аз болоод зүгээр сайн нөхөр, сайн аав болоод тэгээд өстө тулахгүй гэсэн тэр ажилтайгаа тулах те галтхоо руу орох. Шалны мод барих. Өөр юу гэдэг ингээд хүнч хинзэж тэрийг хүсчих. Барилга дээр гаргах ч гэдэг юм уу. Хүний газар очиж байгаа тэр хүмүүс яг энэ бүхэнтэй тулдаг. Тэр тулж байгаа хан чиний хувьд хэр хатуу байсан? Сэтгэл зүйд. Сэтгэл зүй ч юм. Эхлээд бол гайгүйсэн. Тэгээд жоохон нэг ингээл одоо яаж ч нөгөө ингээл нөгөө фризан тоглолдог ч юм уу скул бол ингээл нэг дуу муу ингээл Монгол явж Монгол ингээл клип ингээл ингээр нэг жоохон ингээл ингэдэг те. Гэхдээ яг нөгөө нэг дотроо болохгүй би одоо хиний төлөө яагаад хүүхч ухтахад төлөө явж ийн ингээл нэг юм. Тийм болохоор ингээл өөрөө ингээл нэгэнтээ ирцэн одоо яах юм бэ тийм үстэй. Буцаад одоо ямар явна гэхээр чинь тэгэл хэцүү шүү дээ. Тэгэл нэгэнтээ ирцэн чинь ингээл димэл. Тэгтээ ингээл нэг зэгс ингээл амьсгаагаа нэг гүнзгий аваад ингэчмээр те. Тэгээ нэг тиймэрхүү тохиолдлууд байсан. Тэгтээ харцангуй нөгөө эхнэр хүүхдтэйгээ явж байгаа болохоор гайгүй. Гэртээ арай л хүүхдүүдээ хараад нэг ондоо болдог шүү дээ тийм энэ чинь нөгөө эхнэр хүүхдтэй орхиод ингээд ирцэн хүмүүс бол бас чанга шүү дээ. Ер нь тиймэрхүү ах нартай бол их нартай бол зөндөөл ингээд нэг газар ажиллаж байсан. Тэгэл би ч юм бол ингээд өөрийгөө аастаа лаг амтан ингээл бодоол те бичсэн нэрэ хөгжимчин өста фризоны ингээл дотроо нэг худлаа тийм байгаа шүү дээ те. Тэнгүү чинь ингээд галтгоон ингээл зэрэгцэл зогсоол ингээд сүши хийж байгаа ах маань ингээл замын инженер хойно сургуульд төгссөн те. Тэгэл нөгөө ах маань ингээл Орос хэлний багш ингээл ийм хүмүүс байж байгаа байхгүй. Үгүй яасан байсан яг амьдралаа асуу. Тий хүүхдүүд сургуульд орох гэдэг ах нь юу өстой ингээд тэгээд хүүхдүүдийнхээ сургуульд юу юм ингээд ингээд ирсэн. Тэгээд одоо сар болгон хүүхдүүд лүг ингээд мөнгө одоо хүүхдүүд маань сайхан ах нь одоо 90-20 жил болж байна тий хүүхдүүдийнхээ сургууль соёлын төлбөр нэгтэй сургуулийн төлбөрийг өгөөд одоо хүүхдүүд маань сайхан төгсөөд ингээд сайхан ажил мэргэжилтэй болцсон. Ах нь одоо өстой одоо нэг сайхан жаргадаа гэж бодож байна гэсэн. Ийм л юм ярьж байгаа. Тэгэхээр чи би ажиад нь зүгээр хамт байгаа бөөн жаа тийм. Тэгэхээр ч одоо тэр хүмүүс тайлтай байхаас аргагүй шүү дээ тийм үстэй. Би тэднээс төрдөөсөн ямар ч нэг томорж моморх ямар шаардлага. Би нөгөө тий дээрс нөгөө ялтаач өдөр асуудал ерөнхийдөө ямар үтэй вэ гэдэг асуудны юу гэхээр нөгөө яг энэ хэрэг хамгийн сандаг юм гэхээр хүн ялтч хэлжсэн. За найз хүмүүстэй хамгийн санд юм аа. Тэ тэгээд нөгөө ажил хамт олон одоо юу гэдэг тэрийг айгүй санаа шүү дээ. Хамгийн гол найз хүмүүс тэр чинь л тэгээд нэг ингээд том байхгүй чинь. Энэ цэнгэлийн өндөрлөг дээрээс тий таач тэгээд цэнгэлийг бас нилээ бас дээр нь хавьчихсан байсан. Тэгэхээр орой дээр суужсэн хүн
Гэт тэр бэлрүү очихоор яг юу болгох юм бэ? юм алгаас. Тэрийг алдаагүй шүү. Ер нь бол энэ ч гэсэн алдахгүй бас хэсэг явсан шүү. Явсан уу тий? Явсан. Ирээдүйд гэхдээ тэгэл угсаа учраа олно л доо. Монголчууд ч гэсэн бас зөндөө байгаа. Энд найз хүмүүс зөндөө бас байсан. Байлгүй яах вэ? Энд зөндөө шүү дээ. Тэгээд Синглээ манлагаас бол тэгэл ер нь бол бас л цэнгэлрүүл ирсэн шүү. Би таадыг сандыг бөөндөө нөгөө хаана гэсэн чи байж да өмнө нь ирээд ирсэн байж тэгээд хил даваа шоудчихдаг гэсэн хүмүүсүүд ирэх штэ таадчих. Би хаана гом бэ? Ирээд ирж тий хаана байж да мань Давстаас. гоо тийч босон юм шүү. Дархын эрдэнд наашаа ихэс. Гоо босон юм. Би МС хотлаа тэгж. Давстай. Хил гараад явчихдаг. Мэдгүй хэл гарсан. Гоо яг нэг паспорт авчихсан байгаа байхгүй. Тэгтээ хамгийн гол нь тэр талаар ярьж болох юм уу? Нилээ олон хүний нэр дурддаг гэсэн. Биш нууцын зэрэглэлтэй. Гоо би сая нэрийг хэлээгүй шүү. Нэг хэдэн хүн байгаа гэдэг. Тэр бол угаасаа хамгийн Үгүй тэр чинь нэг юу болсон аахгүй. Хадуудаа тий. Хин MC манай сүхөө штэ. Тий. Сүхөө нөгөө Биби баяраа штэ. Тий. Биби шопинг баяр хип хоп зардаг гэсэн. Тэр бид дөрөв байхгүй. Гэсэн юу л замын хөдлөө гараад тоглолтоос юм аа тэгээ ярьсан чинь тийм хариуцсан мэт. Үгүй тэр чинь нэг юунд л сууж байгаа тэгээ нөгөө орон нутгийн хүмүүстэй шоуд гарч аваа явчихдаг шүү дээ. Гэртээ аваач тайлах гэдэг юм уу яах гэдэг. Гэс явчаад ирийгээд нэг ойр юм уу янзлах гэдэг. тий ойрхон ингээд гэс гарчаад ирээ гэж байгаа юм шиг тэгээ гараад тэгсэн чинь тэгээ боогоон суугаад явцсан байсан. Явцсан байсан ч явахтаа тэгэл явсан л та тий. Ер нь бол тэгээд хоолны газраас гараад шууд тэгэл суугаад яваад ямар ч масарт байхгүй. Тэр ч одоо тэгээд Тэмүүжний нэмсэглэлгээд нэрлсэн тэр парыг тэр үйл явдлыг хордлонд ороод баларс. Тэр чинь баг нэг 7 хоногийн дараа хорж байгаа байхгүй юу? Тэр чинь зогсоо зайгүй тэгээд нэг яваал угаад тэгээд яваад 20 нас шүү дээ. 20 нас. Тэгэл нөгөө ингээл тасарч унахгүй ингээл яваал гэдэг шүү дээ. Тэнгүүч яаж ч яг нөгөө тасардгүй нөхдүүд ингээл явж байгаа шүү дээ угаасаа тэр чинь ойлгомжтой тий. Би хизээч юунаас буцахгүй хизээч тасарч үзээгүй бараг шахаад ийм л хүмүүс явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай MC хортцсон. Яг хэд хоногийн дараа чи мэдгүй тэгэл хөвтчихсэн. Яаж тэр юунд нөгөө нэг юм Чингисийн нөгөө хевс байдаг шүү дээ том хевс. Тэр ингээ байсан байхгүй. Тэгсэн чинь хөвтчихсэн харснаа. Наа чи инээгээд байна гэж. Наадлуу хараад инээгээд байна. Тэгээд Тэмүүжний нэмсгэлэл гэдэг их. Пари тий. Пари болсон тэр. Тэг гоё. Тэгсэн чинь нэрнгэсээ бас ингээд харсан чи инээж байгаа байхгүй амар. Тэгэхээр бүгдээрээ яг зэрэг их болсон. Нилээл амар. Багт юу би бодлоо угаасаа нөгөө нэр нэг тэр үед юу хүмүүс сайн шоотдог гэсэн. Сайн байсан. Үнэхээр бүх одоо нэг хин гэхгүй. Ер нь бол тэгээд нөгөө толгооноос нэгсүүлэл одоо энэ 50 ах хэрлээ ах гээл те. Тэгээ халзан тука ах талаач тэгэл давка ах гэдэргээл одоо толгоо шоувчд бол тэгээд тэд нар бол тэгэл үргэлжлээл одоо манай амраах мах бол бас гоё сууш те бас те. Би бол одоо урдын мэдтэй нэрийг хэлэхгүй гоё зөндөө нүдээр харчихсан. Гэтэ энэ ч нөгөө нэг яг те нөгөө архичин бол биш шүү дээ. Биш. Шоучин гэдэг чинь ингээд нэг хүн бол ингээд цуг байхад айгүй гоё инээхтэй хүмүүс байдаг шүү дээ. Гоё ингээд инээгээл ямар ч нэг муухай ингээд нэг ууж ичээл энүүд агсан энэ зодондоо агсан 50-даа гэсэн нэг тийм хогийн бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш. Айгүй гоё ингээд бүгднтэй нинэж ханаагаал бүгднийг өөрж дайлал алуу суу алуу дуулын хуурдын ий дуу гэл ингээл нэг юм тэр чин айгүй гой шоу байхгүй тий. Тэгэл үргэлжлүүлээ зүмөр яах вэ хүү алуу ямар ч тэнцээ нөгөө хүүхэнтэй ингээ заваарти алуу өстө тасарч унтлаа уу гэсэн тийм байхгүй. Айгүй гой ингээл хэдл бол хэдэн хоногоос алуу ингээл амраах бол бас гоё шүү дээ. Гоё шоу. Ингээ зүгээр л нэг хаан бууз гэртээ чанж идэхийн тулд чинь ингээ лааны суур мөр давж байгаа юм. Сүртэй. Гоё. Тэр чинь их гоё. Тэгээд тэрнээс одоо өвлж авсан. Хэдрэг өвлж авсан юм. Үгүй ах бидний дээр ах нар бол амар. Ингээд амраахын ороо суусыг салхилээд ирсэн. Хон нэг залуу туг ирсэн. Тэр хотлаа. Австаа.
Манай 50 ах махчин бол цэмгэр заяа. Фаш өсмөс байнгын гэлдэстэй. Ямар ч хүүтэн байсан та нар өсмөсөө гэлдээ малгай залгаа битгий өмсөөрөө. Тэгж мангар анган те амар дараалан болтон. Фаш тэгээс сайн гусан, сайн шоудна. Тэгэлээ 50-аас нөгөө 50-ах ч юм бол яг танаас капитаны дараа танай менежер байлаа. 50-ах тайдтай яг юу талаар хэр хатуу вэ? Байсан бэ? Яг одоо ер нь жоохон бацдаг гэсэн чинь та тэгээд хэр бацдаг гэсэн бас? Гайгүй. Харцангуй гайгүй. Харцангуй гайгүй. Тэрсэн нэлийн цэнгэлийн юу л орцсон. Нэлийн цэнгэлрүү ортой. Юу огт байгаа юм бэ? Надад л гарга. Айд тэр гоё штэ. Танах бол яриа мараа гоё штэ. Гайгүй. Та нар тэгж дуулахгүй амаа гээл дайрна штэ. Гэхдээ ингээд нөгөө нэг ингээд яг тэр одоо мэрэгжлийн нөгөө хөгжимчин чинь ингээд за төрөө энэ тенор дуулах юм биш үү? Ер нь дээшээ дуулаад тий. За энэ хин одоо юу гэдэг чинь төрөө төмрөө ингээд ер нь соол маягтай тий яв шүү. Бэкэ ер нь жоохон баритон хоолоос алгах чинь заавалчгүй ингээд нэг дээр доор өмнөд байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүү чинь за бэкэ ерөнхийдөө доошоо дуулаад байгаараа гэл ингээд хоолоос алгахаар чинь тэр чинь аягүй гой сонсогдох шүү дээ. Тэгээд тэр хоолоос алгана гэдэг юмд л орцсон юм шиг байна. Манус нөөстөө бас ингээл орцморцонд ингээл одоо тухайн үеийн хоолоос алгадаг дуулахаар чинь ямар гоё юм бэ гэдэг ингээ өөрөө өөрснөө сонсоод тэрэндээ орчдөг шүү дээ. Тэгэл одоо дээгийн хүртэл бүр ингээ хоолоос алгадаг хамтлагт ормоор байна гэд манай дээр ирж исэн бас цаг үе байж шүү дээ. Нөгөөдөл нь хоолоос алгахгүй ингээ бөөс хоолууд байна. Хоолоос алгахгүй. Би хоолоос алгамаар гэдэг. Тий. Гол яг бид нар ч яг нөгөө сансарт микрт нэг Чингисийн уртлын байшин амьдардаг байсан юм аа. Фризоныхын чинь. Тэгт чи одоо энэ талигач хэмээн төгсөхийн талигач юм лээ. Намтастын дуунуудыг сохиодог. Яг харж байгаа гинэ. Харж явах мах чинь ингээл бид нар дээр ирэл бид идчих амар гоё ингээл бүр бичиж аваад дуу мөгийн тэнцээ бүр нэг оргил ирээд манлахын хөө оргил ирээд студ ягаал бичмичээл. Тэгэхээр ч дэгийн мэгийн ирэл гоё хоолоос салгадаг дууга дуулъя л даа гэл ингээл тэгэхээр зөндөө өнгөрсөн. Оргил ирэл яваа явж төснө гэдэг бичдэг юм аа. Манад бүтэн аваад бидэд нөгөө трээд багт байрныхаа доо яг авчаа том өрөөнд авчаа залгачаал. Тэгэл нэгээр ирэл бичүүлээд тэгээд байж байгаа нэг бол тэр хоол унд ичээ өөрийнхөө хөвчүүлээд ингээд нэг дуу жижиг юм тэгж л хоол авчдаг гэсэн чинь ингээд нөгөө оргил тэгээд нөгөө ханамасагийн бидэртний 2 өрөө байр ингээд түрээслээд өгцөн. Тэгсэн тэр нөгөө жижиг өрөөнд нөгөө ханамасагийн бүх нөгөө архийг авчиад хийцэн. Слам чиг Баахгүй оргил өтөө баах хэдэн хоног баах нөгөө тэгтээ чинь зуралтай. Тэгээд баг тэгээд тэрнээс хойш болсон доо. Дараа тэгээд мэдэгдэн л дээ тэр тий. Загнууланд боо юм болно л дээ. Тэгсэн. Найр хаач уу? Дутаад ах ингэ дээ. Гоёс. Хүүхднаас тэр шоуг хүүхднаас ч байт юм байхгүй шүү дээ. Юу ч тийм бол хаач واخгүй шүү дээ. Би зүгээр өөрөө л яг зүгээр шоунд би зүгээр шоунд оролцож байгаа өөрчлөгдөж байгаа. Би өөрөө би зүгээр бүх шоунд оролцдог байсан. Одоо өөрчлөгдөж байгаа. Одоо яг манус шиг шоудаг болчих. Залуучууд. Зүгээр гоё ингээл нэг амар арх угаалцтай ингэхгүй зүгээр нэг жоохон гоё каникултэй нэг жоохон юм коктейл уусан шиг тэгэл гоё баарн дүнц тийм л болсон байхгүй. Яг тийм. Ер нь бол клуб аягүй гоор ахуй харагдaltaй ч байгаа болтсон. Бааж бол бас амар их шоуд гэсэн тий. Би зүгээр арх уудгүй. Айгу хөөрхөн нэг ийм жижигхэн вискиний юунд байх уцаа ягээд л. Бага цаг нь мэдээ. Хүү архад уудгүй. Тий манай төмрөө ч бас уухгүй. Бас төмрөө бааж уухгүй. Хүү архад бол яг ууж байгаа юм шиг. Яг ийм байнгын баар нь бидэртээ цуг. Бид нар ч юм уу ингээд сүргээрээ ингээд тэгтээ яг бааж бол нэг ганцаараа явдаг гэсэн баг. ганцаараа ингээд явчих шүү. Тий. Хэн бид нар ч юм болохоор MC бид нар ч юм болохоор заавалчгүй нэг хүн 5-аас 10 хүнтэй ингэж сүргэлж бааж ингээд ганцаараа ингээд юм хайгаад байгаа юм шиг ам хийх гээд байгаа юм шиг. Тийм үедээ нэгээс нэг тийм нэстэ уухгүй шүү дээ. Гэхдээ та идвэртгээ дагаад шоудод яваад байна. Уухгүй тэгээд вискиний хуурамч юм барьчаад ингээд
Баах уцаа яа. Байх утсаа шүү дээ. Сонирхолтой. Тэгээ хүн ирээд тэгэхээр хүн ирээд юу ингээд хүн яг заавал асууд юм билээ. Юу гэхээр манай өсгөө бааж юу гэдэг. Содолт чи юу бодлооч. Ариг мэрэг ууж чаддаг гэж гудлаар гэдэг нэр гэл. Боо юм болж байгаа бол юу вэ? Цайд шүү дээ. Ястаа. Майсэл хамбро юу мод бол өстө монитор юу Амар сэвэрс. Шаарахгүй ойроо болгон ажиллана. Яаж ч ажиллана юм чинь. Тэгээд тэр чинь 18 өстэй хүүхдүүд л байж байгаа шүү дээ. Тэгээд бааранд ажилдаг орой болгон. Ажиллана гэсэн чинь тэгээд дуулдаг ажилтаа тий. Яг нийгэмч өөрөө тийм юу бүхэн эхэлж шүү дээ. Чи бүхэн эхлэл үстэй. Шоуны эхлэл юм шүү дээ. Хамгийн анхны клубны эхлэл. Одоо бол клуб ингээд соёл мөлч шал өөр левелд очсон байна. Хүмүүс юм болчихсон. Тэгээд чи бүхний эхлэл байхгүй. Эхлэл яг бидний л явсан байхгүй тий. Тэгэхээр гоё л шүү дээ. Одоо энэ өндөрлөгдөөс Одоо энэ өндөрлөгдөөс клубын юунд харахад клубын соёлыг тий доор ингэ Гэхдээ залуучууд сүлүүд нэр гэсэн одоо л гоё шоуд болсон шүү. Тэр сум шүү. Яг аюу шат ер нь нөгөө зогсоо зүгөөгээд байгаа нөгөө түрүү хэлсэн чинь ахвар гэдтэйгээл тий. Тэр бол ер нь багасцсан хамаагүй багасцсан хүмүүсгээл яг шоуд хүмүүс гараад гоё тий. Клуб руу ороод юу гаал тий. Тэр чи яг аюу зүйлдөө. Тэгэл угаасаа басны соёлч тэрийг заавал сурцгах хэрэгтэй. явж явдаг тий. Явж явдаг. Явж явдаг. Чи явж явах юм аа гэдэг. Тэгээд нэг яг л одоо тэр японочууд тийш яваад ирсэн байхгүй тий. Бүх баарнуудаар ингээл ороод гараал тий. Тэнгүүтээ ингээл нөгөө өглөө болтой ажилтдаг хоолны газар очиж суугаал тэгэл тий. Тэгэл харж унтлаа. Оройн дахиад ажилдаа гараад яг тэр жигүүрээ ингээл яг японочууд шиг хэрэглэдэг гэсэн байна. Орой ер нь 4-5 клуб руу орно шүү дээ. Тийм. Хамгийн нөгөө сүүлд ажил 6 удаа ажилдаг. Одоо тэр шоу мод ингэ боллоо. Жираф. Сая нөгөө нэг энэ ялтаад юу ч байгаагүй чинь жираф ордог гэсэн баг шүү дээ. Тийм. Чи жираф ордог гэсэн шүү дээ. жираф гэж бол мэдэхгүй шүү. Яг нөгөө нэг юуны өмнөх нэг уртлын жүнгэл тий жүнгэл Төвчний уртлаа нөө. нөгөө Дээр нэг өрөөрөөртэй буудалтай. Тэр мэр 4 зам яг уртлын жүнгэл цагаан ягав. Мэдэн гэхдээ орж үзэж байгаа. Аавар бол орж ирсэн тий. Авар бол орж ирсэн. Авра гэдэг чинь ялна. Нөгөө юуны сүүсийн урталтай тэгээ нөгөө Цөм өглөө цөөнүүд гардаг тий. шүнжигөө цөм гардаг. Тэр за тэр яах вэ? Тин нөгөө сая нэг 2-3 жилийн өмнө Шоугаа ярьсан чи бүрстэй баяр хүрээ. Айгу санчиж. огшоод өөр ингэ амар санаж нэр. харин тийм бүр яг урлаг руу н оруулах гэдэг чинь шоу руу л ороод ирэх юм байна. Нөгөө MC Manit Амрахын байсан чинь 5 цагт 4 жилөө мэдгүй 5 цагт унтчихсан. Дүмцгээ. Юу вэ гэдэг ахста тэнгэрийг хамгаад тавьчихсан. Хаалга балбаад болдгоо. Юу амрах уу хаалга балбаад штэ гэсэн. Доотлох найлын хүн яа унтаж амармаар штэ хүүхч жоохот унтах яасан юм амаргаж ажилтаа гэл. Та нар өөрснөө хаусанд очиж амьд би өөргөө идэлд байна. Гоё бай. Тэр 13 тэр юм үний гарууд бас гаширсан тийм. Гоё тийм. Өглөө 4 5 тэр чи одоо бараг л бас л тэр хавцаал орж байгаа шүү дээ. 2 3 гэж ороод тэгээд өглөө 4 5 цагт дүнц яаж ч л хөгжим мангар том диффузер хөшгөн ингээд тог мөгөн дээ. Төрийн далбаа малбаа хөшгөн. Аман гол наашиж өөр амар гоё. Амар гоё шоу. Хүн гоё. Дэшээс уураад өөрөө нөгөө чонын дахмахаа ингэ нүгссэн. Бөөдгийнх нь бүрээс нөгөө амар те. 99 Хүмүүстээ ингэ яг зүгээр бид нар чи ингээл бас мэдээж ингээл өглөө орж байгаа хүмүүс чи юм мэдэн те юм задлана. Хамгийн мэдээж тэр чин үнтэй архиун. Тэгээд нөгөө хаан бууз жигэн тэгтээ ингээл лааны сүү лама асаацсан. Ингээд улаан бүтээл бүтээдтэй амар сүртэй тэр чин бас айгу гоё. Бууцгаас гоё идэж байгаа. Тийм. Зүгээр бууз идэж байгаа гэсэн бас гой таашаалтай л идэж. тийм. Болж байна тийм. Аа яаж болгож юуны ард идэх үү өөрөө сонголт юм. Би нөгөө асуух гэдэг сая нөгөө чи нөгөө энд ингээд нөгөө хоёр ингээд дуугаа тоглолт моголт ихэр ингээд өмөлзөөд гээд итгэж штэ. Мэдээж тэр чинь энэ нэг хэсэг байх боломж амт бас байсан штэ гээд хүн болсон юм хаана. Юу яхлах л та. Бодхол бах. Яг л чи угаасаа нэг хэсэг нь байсан юм чинь. Тэгсэн чинь бүр та нарын нэг хэсэг байх байтугай та нарын дуусан дууг нэг хамтлаг дуулаа гараад ирсэн ээ. Дуур Монголын нэг хамтлаг. Тийм. Тэр үед юу бодогдсон? Гэхдээ би бол надад бол их гоё санагдсан.
Чи ямар Тэр гоё. үнхээр гоё дуусан тэр үг. Айгуу гоё лээ. Гоё клип фильм хийлгээл те. Айгуу гоё. Надад бол айгуу таалагдсан. Тэр нэг бас нэг сошиалар маргаан болоодсэн тийм. Оо тэгээд ах та одоо тэгээд угаасаа л тийм байж л байдаг шүү дээ. Тэгтээ ах та одоо тэгээд нөгөө хамгийн гол нь нөгөө асууж лавлаад Зөвшөөрөл авах хэрэгтэй. асууж одоо ядаад асууж лавлаад одоо бол шалганд болчихшээ. Зөвшөөрлөг бол ботлоолсон. Тэгээд тухайн үед бол тэр мөрнийх амар нөлөөлдөг байсан. Тэгээд өвөр Монголд ч юм болохоор одоо тэгж болдго юм уу да мэдгүй. Хятадын югаар явдаг юм уу да тий. Тэгээд надад бол их гоё санагдсан. Одоо гоё дууссан. Тийм гоё дуулаа, дээрээс нь айгүй гоё хөөрхөн зураг хийлгээд тэр нь Тэр үед яг би үзэж бодсон зүгээр. Зүгээр тэрэн дээр нэг л юм дутаж байгаа. Зөвшөөрлөс. тий зөвшөөрд асуу. Тэр дууг архаад бас өвөр монголчуудаас хүргэнэ гэдэг чинь бас. Тийм буруу зүйл биш шүү дээ бас тийм. Ер нь одоо зүгээр яг хаа манайс нь өөрснөө нөгөө нэг яг хийж явахдаа өөр хүн ингээд жоохон бачаад байдаг байсан байж магадгүй. Одоо бол ингээд бид нар хийхгүй тэгээд дээрээс нь чинь 10 20 жилийн дараа 20 30 жилийн дараа одоо нөгөө хүн болгон л нөгөө наагтай гэж дуулдаг шүү дээ. Яг тэгэхээр чин тэр дуу явах тусмал тэр дуу хит болоод тэрнтэй адилхан надад бол тийг санагдсан. Яг хаа бос хүмүүс бол одоо юу гэж бодогдсон юм аа. Гэхдээ одоо нэг хүн болгон юу болчих штэ. Voice нь шүгч болчих штэ. Хүн болгон нэг юм оюуны өмч ярьдаг болцоод байгаа байхгүй бас. Зөвшөөрсөн үү? Яасан бэ гэл те. Яг мэдээж тэр зөвшөөрөл авах нь чухал байх л та. Гэхдээ зөвшөөрлийг аваад бол гоё. Бүр илүү гоё болгоод дуулах нь бас их гоё болоод байгаа байхгүй. Тэгээд айл дартаад. Гэтэ ер нь бол түүхийг харахад бол ер нь анхныхаа дуунаас гоё болсон тохиолдолч. Их л хоорхон доо. Ястай. Их л хоорхон доо. Тэрийг давуулж яа. Нэг хууль байж магадгүй. 90% хизэж гүцэхгүй л те. Анхны юм гэдэг нь анхталдаг байхгүй. Тийм. Тэр бол оригинал юм гэдэг оригинал тэрийг магадгүй тэрний дуу хоолой нь хүртэл тэр ингээд сэтгэлд нь бүгд ингэжтэй юм шиг. бид нар ингээд харахаар ингээд бид нар өөрсдөө зүгээр нэг жоох хүмүүс ингээд одоо чи бид нарыг адилхан жоох хүмүүсийн анхны дуунуудад дуулсан ба штэ. Яаж бичүүлсэн гэмээр. Гэтэл одоо сонсоход тэр цаанаа тэр гоё нэг юм байгаад байгаа шүү дээ. Нэг хөөрхөн яг тэр яг тэрчил тэргүүрээр хүрцэн. Тэргээр тэрийг өөрчлөлтөд яах вэ тэр юм те гэж боддоо шүү. Одоо манай Бажиалт бас нөгөө Сингүр бол Монгол пив. Оо наач Монгол шүү. Чи нэг Монголоор бичсэн. Тийм Сингүр гэдэг одоо нэг ультрагээ залуучуудад хийж байгаа хамгийн гол юм нөгөө зөөлөн шарарыг тэгээд нөгөө смут гэдэг одоо бид нар одоо ультра гэдэг Сингүр маань бол яхаа нөгөө сайн ультра гаргасан. Тэгээд нөгөө яг залуучуудад зориулсан. Тэгээд дээрэс нь яг тийм зөөлөг одоо кул залуучуудад тэгээд байгаа шүү бас кул байгаа байна бас энэ ч бас тагаад. Тэгээд Сингүр маань бас Монголын хамгийн их зарагддаг шараргуудын нэг. Тийм учраас манай Бажиалтын бас спонсор болж байгаа. Тэгээ юу хувь арай багтаа нэг бол үгүй яг согтгоо их ямар ч юм их согтох л да. Гэтэ ер нь бол юу арай багтаа зөөлөх. Грац багсаар зүг болсон согтд юм л шүү. Хидэг уул ер нь жоохон донгож эхлэх үү? Пивиг бол Би баг пив. пив болохгүй. Жоохон дээш яг илүү. Ер нь баг л уудгүй те.
Тий. Чи ч одоо зүгээр яг нөгөө даруулж маруулж нэг тийм хүндэрсэн дээ. Бивэр даруулж Аргуугаар бивэр даруулж гэсэн. Харчихсан. Өдрөөр харчихсан шүү. Яг аргуугаар бивэр даруулж байгааг би нүдэрээ олон хүнийг харчихсан. Тийм. Бас байна. Зөндөө байсан. Тэр сум миний харж байгаа хүмүүс одоо эмэгтэй хүмүүс байсан. Жишээ нь пявыг архиар даруулжсэн харсан. Нэмэгтэй хүмүүс Би 99 он 2000 оны шоучдаг яриад байгаа шүү. Би октодыг хараад хөөх гэж зөндөө харж ирсэн. Тэгээ бүр ингээд асууж ирсэн. Энэ тэгээд зүгээр ундаа усаар даруулахгүй энэ гоё юм аа гэдэг. Тэгээд харж ирсэн. Гэхдээ 99 2000 он гэдэг чинь тэр чинь шал өөр л дөө. Одоо зарцуулахгүй л дээ. яг уу энд бол жишээ нь ингээд одоо ингээд бас энэ чинь өөр соёо штэ ингээд нэг юм бааранд орох. Тэр чинь ингээд оройжонгоо нэг шот тавьчаад нэг пив авчаад тий. Тэр чинь ингээд тэрийг хараад 3 4 цаг яриад чанга нээлдээд ингэж байгаа нэг соёл нь юусоо тийм байхгүй. Тэгээ тэрийг нэг татчаад араас нь пив ууж байгаа тийм бол байгаа. Манайд ч юм бол соёл нь өөр. Би яг нэг юм анзаарсан шин. Энд жил болчоод жил нэг юм бинд чинь би ингэдэг шүү дээ нэг юм орохоор нэрэл нэг шот аваа жоохон ярьж сууж байгаа. Тэгээд нэг ингээд пив апл хажуугаар нь тэ завсарлаж байгаа нэг пив уугаад чи нэг 2 цаг магийн процесс болж байгаа. Тэгж байгаа найз дээр очиж Монголд суулаа. 3 минут тутам хондог ирж шүү. Тэгэл гавч. Юу хөөгдөө. Тэгээ би одоо нэрээ за би бас яг жилийн өмнө бас ингээл найзтайгаа нийлээл ингээл дарвал явж байсан шүү дээ. Би ингэж л уддаг байсан бах та гэд бодсон шүү дээ яг. Гэхдээ Монголд аюу үнэтэй болсон гэсэн үнэ. Баар мааранд орохоор өдөөсөө л 10 сая маяг ууж мөдөг тийм. Энд бид нар өөрөө энд нэг өөрөө нэг 1000 цаас юу нөө шавдахгүй да. Тийм шүү дээ. Юу Тэр чинь нэг газар ороход 1000 цаас шүү дээ. $1000 яриад байгаа шүү дээ. Тэс чи одоо 3 сая үстэй. 3 сая 500. Гэн тийм болсон гэсэн. Наач ихтас өрөөсөө ойлгож байна. Хоёр чи нөгөө хаана очоод шалгах тах та. Яг тий. Тэр чи одоо хамгийн айгүй олон левелтэй газар байгаа шүү дээ. Төр дүрийн юм нөгөө ямар юу орж яг нөгөө ялтчих явах гэсэн чинь ялтчих дүүдэг машин дүүж шааргүй газар дүүж шүү дээ. Чи тодорхой тэр газар үнэтэй л байгаа. Тийм үү. Ялтахаа. Ага. Чи ер нь одоо нэг топ хэдэн клубуд гэж байгаа шүү дээ. Дулаан бат тэдрүүд мэдээж үнэтэй л шүү дээ. Би бол нөгөө юугаар л төсөөлөх гэдэг. Одоо өөрийнхөө тэр шоудгаас юугаар л төсөөлөх гэдэг. Чи угаасаа ямар газар гэж би мэдэж байна. Тухайд одоо тэр газар одоо тэр топ 10 юу биш нөгөө юу гэдэг одоо гайгүй баарнууд нь одоо мониторинг зэрэг ингээл анх нэгдэхдээ тэр чинь бас лагл бааранд ордог байсан шүү дээ. Одоогор бол одоо юу ч юм мэдэхгүй те. Одоо Монгол ямар баар лаг байгаа юм бүү мэд. Тэгтээ тэнцээ орох чинь нэг 100 200 300 мянгад бол бас хөөхөн яачдаг л байсан шүү дээ. Одоо тийм байхгүй одоо нэг хүн бол тэр 200 300 гайгүй бас болчихгүй л дээ. Нэг хүн бол Гэхдээ та чи олуулаа орох нийтийн төсөв яриад шүү. олуулаа нийт төсөв ярьж чи 10 дэд орох юм бол хүний 200 гараад 200 болчих шүү дээ уусаа. Хүний бол 200 гарна. Чамаас 200 гарна. тэгж яриад байгаа. Замбрааг үнэтэй болцсон. Харин тэгж яриад байгаа юм. Гэхдээ Монгол болсон шүү дээ гэл тэгээд. Гэхдээ Монгол ер нь хоолч гэсэн одоо ингээл бид нар ингээд байнга явж шүү дээ. Одоо Америкт л одоо ингээд харж шүү дээ. Зарим юм нь баг Америкээс үнэтэй байгаа. Үнэтэй. Хоол бол миний төсөөс хоол бол ер нь бол үнэтэй шүү. Америк ер нь одоо ингээд сая бид нар хамтлагаас Европ явлаа. Тэр үстэй. Европ бол яг үнэндээ хямдхан биш шүү дээ. Хоол бол Монголоос бод дөдөл төр юм шүү дээ. Одоо дөрөөр ингээд дундаж хоолыг бид нар яриад байгаа шүү дээ. Манай Монгол тэр цалин одоо тийм биш байж яагаад тийм үнэтэй байгаа тэр бас энэ бас үнэхээр бас сонирхолтой. Тэгээд нэг өсчгөр хилж буудгүй. Цагаансаар дөхөөдөрөнгүүд одоо махцах. Махид бол сая хэд болчихсон юм бэ? Би тэрийг ингэсэн нөгөө нэг миний анх дуртай жишээ гэх юм уу. Яг нэг жилийн дараа очлоо 24 он 22 за яг жилийн дараа очлоо. Миний уудаг байсан аршаан нөгөө нэг Монгол аршаамт дарж амчлангийн аршаан чинь 1000 төгрөг нэмчихсэн юм шүү дээ. Арж амчлан чинь 800 яж хагаад нэг энд байж байгаа хэдэн цагийн дараа буцаа очсон чинь 1200 болцсон байхгүй юу. Тэг яг жилийн дараа очсон чинь 2200 болцсон байхгүй юу. Тэгэхээр сэвд штэ. Тэгэхээр би энэ 2200 болчих бол Орсын аваад уйдаа гэсэн чинь Орсын 3500 болцсон байхгүй юу. Тэгэхээр би энэ чи хийдүүлээ гэсэн чи яг жилийн өмнө 2200 байсан байхгүй юу. Тэгэхээр чи ингээд шууд нэг 1000 төгрөг нэмдэд шүү дээ. 2200 болоод ингээд шууд даблтаад байгаа хэвээр. Яг тэгээд жилийн дотор энэ ч болохоор нэх нэмэхгүй зүгээр грамыг багсгаад байдаг те. Тий.
За тэгтээ Грамын жоохон багсгаад ингээд савлгааг нь одоо энэ одоо хэдэн долларч байдیں۔ Тэнгүүт одоо нэг савлгааг нь ингээд арай жоохон өөртөө жижигэн болгох юм. Ингээд за тэгтээ юу яасан шүү. Яг үнийг хэлэхэд 2023 оны 9 сарын 1-нд би яг Сан Францискод газарсан цаг манай гэр бол тэгээд маргааш нь Costco орж байгаа тэнд $5 дээш жимс байгаагүй шүү. Одоо $8-9 доош жимс байхгүй шүү дээ. Бас л даблдсан шүү дээ. Давлцаа. Дэлхийн гэхдээ бүх орн энэ Бүх орн даблдсан шүү дээ. Гэхдээ энэ нөгөө тэр Япон сая явцсан ч бүр амар байл шүү дээ. пандемик чи угаасаа бүх орныг үнэтэй болсон үнэ. Бүх орн мөнгө хэлсэн юм. Бүх орн тий. Гэхдээ нэг хэлэх гээд байгаа нь манайхны нэг юу дээ. Манайхан чинь гэдэг байхгүй юу? Яг хоёул ярьжсэн шүү дээ. Энэ бензин 20 төгрөгөөр нэмэгдэхээр юм нь ягаад 200 төгрөгөөр нэмэгдчихтэй юм гээд ярьдаг үстэй. Такси шууд 500 төгрөг. Тэгээ такси шууд 500 нэмэгдчихэв. Тэгээд тэгээс хідэж тэрний дараа хідэж буудгаа. Тэндээ үлдчихдэг. Тэр өндөртөг үлдчихдэг. Тэгээд бензин хямдрал нөгөө жагсаас магсаа болоод хямдарчлаа штэ. Тэр хэмнэлдээ байгаад идэг те. Ер нь бол буруу шүү ер нь бол. Тийм. Автоматар ер нь өсгөл лээдэг л да. за улс орны хямрлаа. Одоо тийм хэцүүс юм яах вэ? Нэр би сая таарч сонсох. Яриг юу хэлсэн. Бид чи сая ингээд ер нь саяны энэ үлдэж аягүй гоё ингээд ойр сайхан цахилгаангуу юугүй байлаа штэ. Тэгээд тэгсэн чи танаа энд чинь цахилгаан бас асуудаг гэсэн үү? Тэгээ энэ чинь нэг бууц. Сая энд бас нэг одоо манай 4-р цахилгаан станцаар бас нэг юу дэлбэрсэн шүү дээ. Энд цоо энд сая юу дэлбэрлээ? Бас нэг станц дэлбэрсэн тий. Өнөөдөр өглөө бас 7-гийн авцаа бас захилгаан захиад тэгсэн чинь хаана гэнэ бас нэг нэлийн захилгаан унтсан байна. Сая ингэсэн байхгүй нэг цахилгаан бас нэг станц дэлбэрээд тэгээд дэлбэрснээс болоод Сан Францискот тал нь 3 хоног тоггүй байсан. 3 хоног шүү дээ. 3 хоног. Захилгаанаар явдаг машинууд бүгд баг. Нөгөө энэ гудамжийн чинь Уйман чи гэрлэн дохио болчихмод Уйман чи хайчих юм чи. Жолооч байдаг гэсэн юм чинь бүгд Ticket traffic үсгээд алах юм нэ. бүр амар юм. Тийм. Бүх юмыг зогсоогоо. Тэгээд гэрлэн дохионод байхгүй ингээд яваад тэгээд энэ чинь ингээд бас л ялгаагүй гинтийн ослог гарч байгаа юм чинь тэр чинь ингээд багаар эргэж сэргээд юм байна. Тэгээд 4 хоногийн дараа ихэд 20 дөвөнд хостел тавгүй хэрэг байсан. Энэ чарта бид нар ялгаагүй яриад шүү дээ. Дэлхийн одоо технологийн төв захи урын хөндөй бла 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 тий бүх юм Сан Францискогоос эхэлдэг. Анхны олон нийтийн төв Сан Францискод өгсөн анхны жолооч гүрхсээ Сан Францискод явсан мовсыг тим түүхтэйгээд чинь тоггүй 3 хоног шийдэж байгаа. Тэг. Амар тэр модноо чинь зүгээр хэдхэн минутын уцснаас сүлж яваад хэдхэн минутын ягтал хичнээн дөрөг алдчихлаа гэж шууд баг AT&T илүү ч юм уу шууд шүүгч мөхдөд амар юм болдог гэж байна. Тэгсэн чинь тэр Амарсан л гоо. Наа би тэг өмөрөд байгаа юм шиг. Монголчууд бол тэрийг бол яг бүх газар л юм тохиолддог. Тохиолдог. Гэтэ монголчууд тэр илээд үер живж байгаа сте. Нөгөө нэг хоолны хүмүүс тэр оптод гэдэг чинь жижиг. Тэд нар чинь бүр живцэн бүр явж байгаа. Уйман юугаа тулаад ичгээ нөгөө юу нэжлэхэр хэлж тийм байна. Би тэг өмөрөг биш хоёр бид нар те. Монголд бас арай дэмжиж байгаа нүнэ. Тэрийг бол янзлах. Тэгтээ яг энэ чинь бол хөгжсөн гоё байгаа байхгүй. Юмнууд нь хөгжилдөө ингээд дүүрчээд ингээд нэг хөгжихгүй байгаа. Манайх ч болохоор нэг жоохон хэцүү байж бүр улам хэцүү болгоод байгаа гэж байгаа. Тэрнээс шууд нэг сайхан гэртээ ороо сайхан ингээд тавтаа тогтоо бүх юм ингээд байгаад тоггүй ч байсан хата сайхан ингээд гівчих ингээд мөнгө төгөргөнч байж байгаа. Тэгээ айлаа захиалаад ичиж гараад ингээд ийм юмнууд нь сайхан байгаад байгаа. Манай чи буургийн буруу байж нэмээд тэгэл ч хөргөчөндөө юмгүй яаж нэмээд тогтсож нэмээд жигдэд хийлтрээд үхэн үстэй те. Тэгэд хид хүүтэн хид бол тэгээд Монгол энд хүүтэн болоод байна. Тэнд чи тоггүй бол тэгэл бүх юм байхгүй болно шүү дээ. Тэг чи аймаа ярьдаг. Хас 30 байгаад байдаг. Тоог байдгүй. Бензин байд, нэмээд бензин байдгүй тэгвэл хэцүүлтэй. Чангалтаа. За яг хаа тэр ус хамарыг устж яах вэ гэхдээ. Яг зөв нэг л юм бодд юм билээ. Хүн болгон компанид байхад, хүн болгон бизнесмен байхад, хүн болгон инфлюенсер байхад зүгээр л өөрөө байгаа ажлаа ганцхан ажлаа хийгээд тэр ажлаараа хангалттай гэр бүлээ тийжих орлогоо олоод тэр ажилд сэтгэл хангуур амьдж болмоор шүү дээ. Одоо Америкт ягаад ер нь гадны орлого ягаад хүмүүс тэгээд яг л тэгж байгаа үстэй. Ерөөсөл илүү төтөн бодож стресстэйд ингээд шаналаад байхгүй. Зүгээр яг урд хажлаа хийгээ явж хахад хүүхдүүдийн сургууль соёл юм болчихсон. Одоо ч бүгдээрээ наашаа гадагшаа гараад ирж байгаа юм биш. Ер нь бол нэг та нар байж байгаараа гэж тийм. Аль болохоор л нөгөө нэг өөрөө ирсэн сууж та нар байж байгаараа гэж. Аль болохоор л ирсэн одоо таньдаг мэддэгч байдаг юм одоо ирсэн найзууд нөхдүүдтэйгээ ингээл нэг тусалчихсан тий ингүүл зүгээр шүү нэг 3-4 жил болоод хөлөө олдог бол ядаад нэг 2 жил болоод олчаасаа ч гэдэг юм жил болоод ингэчээсээ гэдэг нэг юм зөвлөж өгдөг шүү дээ. Тэр хичээдэг. Тэгээд зүгээр яаж тэр юу амар сайн мэдгдсэн хэрэг
одоо жишээ нь Монголд бол ингээл нэг л одоо манайс нэг л их завгүй явдаг шүү дээ. Нэг л их одоо ердөөсөө дуучин одоо нэг л их одоо хамтлаг энэчээс нэг тоглоал, энэчээс нэг дуулаад, энэчээс нэг шоудаал, энэчээс нэг наргаал одоо тий ингээл нэг л их завгүй. Тэгэл одоо аливаа юу нэг л их нэг бичиг баримтын юу зохицуулдаг хүн шиг тий. Аливаа тэр цагдаад ингэчлээ аливаа бэкэ энэ иргэний үйл ингэчлээ гадаа тоосорт аливаа бэкэ гэл ингээл нэг л их хүн таньдаг аста бүх салбарт л ердөөсөө очоод аливаа тэр газрын алба аливаа энэ нөгөө air business хийдэг хүн шиг агаарын бизнес хийдэг хүн шиг л ердөөсөө нэг тэнцээс нэг уул уурхаа энэчээс нэг байшин сав ингээл зархтаал ингээ яах гэдэг юм нэг ингээл нэг яваал гэдэг юм. Энд чи ирээд яг юу байсан чинь агуутайгаа танилцж байгаа шүү дээ. Дайггүй хүмүүс. Бас л 10 хэдэн жил 20 жил бас цуг байсан хэрнээ. Тэ яг энд чи ирээл яг бит хоёр чинь яг үнэхээр нэг нэгэндээ өстой хоёлаа нийлж аваад энэ муу хорог өстой өөрчлөх юм байна. Адэргээд танилцж байгаа байхгүй айгуу санаа. Тэгээд тэгэхэр чи ингээд нөгөө яг ингээд нэг айл болгоод хүүхэд мөхтэй ингээд сургууль соёлтон зөөгөөд те нэмэлт хичээл мичээлтэн зөөгөөд яг ингээд хүүхэд мөхтэй анхаарал тавьлаарсан чинь ямар гоё юм бэ. Гэхдээ нэг ийм нэг тогтой тухтай тайван амьдрал чи ямар гоё байсан юм бэ. Бүр тэгж бодогдсон шүү нэрээ. Надад яг зүгээр өмнөд таалагдсан баг бид нар хилээд байгаа. Дээрээс нь яалт малчсан. Би өөрөө уусаа ингээд олон жудаа сонсч. Тэгээд нөгөө систем нь өөр буруу гот. Яг хэр тэрийг үнэ. Одоо манай найз нар яалт малт хилээд байгаа үнэ юм. Одоо чи нөгөө энд чи ерөөсөө алаа хайчи. Нэг жилийн дотор алаа хайчи гэж хэлж бизнес хийдгүү. Тэ? Одоо ингээд манайхан ч бүр шууд бизнес хийгээд за жилийн дотор дабл хайчи гэдэг бизнес боддоо ш толгоонд дандаа хурдан баяжиг гэсэн тийм юу хүн болгонд байдаг. Тэгэхдээ ядуугийн зовлон л та хөрхий. Яг энэ чи ирж байгаа хүмүүс бол миний бодлоор бол ихэнх нь л өөр хөвгтэй бодож ирсэн байгаа хүмүүс ээж байгаа байхгүй. Тэгсэн чинь бид нар одоо Монголд юу хэрэгтэй юм гэсэн чинь бид нар одоо ингээд энэ чинээс харж байгаа шүү дээ. Зөв хүний амьдралд юу хэрэгтэй юм бэ гэсэн чинь зүгээр л хүүхдийн аятаа тогтоо орчин сургууль имлэг ийм л юм байсан юм байна. Гэхдээ дээрээс миний хэлэх юм мангар тавь бид нар өөр юу ч хийх юм бол тэр ордонд хин хинтээ галзж байгаа нь хамаагүй те. Одоо эн чинь бол одоо ингээд нэг Трампстай айс явуулаад алж ин хэд чинь хүн барин морин ямар ч эн чи надад тэрийг нэг бодоолаа яана монголчууд яаж байгааг хямраадах ямар ч амьдрал зүгээр яг явдгаараа явжлаа. Эч хүүхч хүүхтэй хүү яа гээл орой хоолныхаа ширээнд ингээд суугаал гоё тухтай хоолоо идэл ажтаа игээл тий юу ч өөрчлөгдөх юм ба. Сая бид хэлгээд бид нөгөө манайх нөгөө итгэхийн нөгөө юм ихтэй нөгөө ятгийн зулан хэллээ шүү дээ. Айгу хурдан мөнгөтэй болчих баяжчих гэж боддог. Энд юус гэдэг юм бэ? Ерөөсөө нэг сая ингээд тэр электр байхад хоёулаа гарлаа шүү дээ. Манай нийцэн ах нар хэллээ шүү дээ. Манай нийцэн бол нэг сардаа нэг ингээд бүх ажилчтай ягаад бүх таксаа төлөөд бүх юм ихэд 6-7 мянган доллар олдог. Тэр нь хангалттай гэлж байгаа үстэй. Тэр ресторан. Тэр эзэн 7 мянган доллароос ихийг хизээч хүсэхгүй. Ерөөсөө байнгын орлоготой байх нь номер 1 зүйл гэж байгаа байхгүй. Тэгсэн чи тэр нөгөө 24 цаг гээд хүмүүс оочилдаг тэр нөгөө сүндүүгийн газар шүү дээ. За наач бүр макстай бид бол бодохдоо баг энэ алдаг байх та гэсэн чинь наач бүр сартаа бүр макстай 30-40 мянган доллар те тэр тэгвэл бүр энд бол аимшигтэй мөнгө шүү хэлж байгаа байхгүй те. Тэгэхээр тэр хүн зүгээр ингээд тим их одоо хүн ингээд зараад ажилуулад 24 цагаар хүмүүс оочилуулад ажиллахад манайхан бол амар мөнгө бол алаа ичил гэж бодож шүү. Энэ тийм ш. Энд чинь такс нь өндөр, түрээс нь өндөр, бүх төрлийн татвараа төлдөг те. Стандарт гэж нэг амар. За энэ нөгөө маг энэ баажи шиг юм мартамхай хүмүүст бас зориулсан энэ амраан тэгээд энэ баажигийн хажууд унтаж чадахгүй хуйгаад өнөөдөр энэ сүг нойрн бихчин одоо сайн чанартай нойр авах бол тийм. Наач уурчин бүр ингээ баг хахад босч ирсэн гэсэн үү? Ухах гэж орж ирсэн гэсэн үү? Бишээ. Бүх ойшин мэдгүй бишээ. Би зүгээр шүсэндээ хахаад гэдгийгсэн чинь тэгээд энэ бүтээгдэхүүнийг Германы бүтээгдэхүүнийг манай Denk Farm оруулж ирдэг бол тэгээд та бүхний ичнэ танил магин за тэгээд стресс тавьшруулна, булчин сулна, маш олон давуу талтай бол энэ бүгд нойрыг дэмжих хамгийн гол энэ нойр дэмждэг юм бүтээгдэхүүнийг жоохоор ингээд тэрийг ууж чадахгүй унтдаггүй болоо нэг юм донтолтын шинж тэмдэг гараад байдаг шүү дээ. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр тийм зүйл болохгүй гэдэг юм манай энэ Denk Farm-ийн зөвлөд байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглээрэй. Би нөгөө саяны яриа гэж нэг ганцхан хөдөлмөр дуусгах чинь. Би энд ингээд нөгөө Монгол байгаа энд бизнес хийж байгаа хүн Монголд бизнес хийж байгаа хүн хоёрыг холбож тэр хоёрыг уулзуулж ингэж юу явах гэж үтсэн. Хөрөнгө оруулах гэж үтсэн. Тэгээд ингэчих юм бол зүгээр ингээд гоё бизнес болчих гээд байдаг. Хин хинийхээ харж байгаа зүйл нь үсээ. Гэтэ тэр хоёр дээр би нэг л зүйлийг ойлгоод за энэс хойш цаашаа дахиж би ийм зүйл хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Яг гэх юм бол
аль надад байсан. За ингээд нөгөө эдийн засгийн төлөвлөгөөг гаргаад би танаас $100 аваад 5 жилийн дараа эргүүлж төлөөд 8 жилийн дараа ингээд юм ярьсан байхгүй. Гэсэн чинь Монголд байгаа ах наадах чинь банкнд 1 жил хадгалчихад би намон гэж авч штэ би тхийн тулд яах гэж эрсдэл оруулах юм гэсэн байхгүй. Тэгэл би за угаасаа Монголд чинь жилийн дараа нугалж авъя гэдэг бизнес хийдэг. Энд чинь болохоор 5 жилийн дараа 8 жилийн дараа мөнгө гаргаж аваад тэрний дараа сар болго $10,000 байхын тулд бизнес хийж эхэлдэг. Энэ хоёрын хооронд ойлголтын хасраг зүрх байгаа учраас энэ Монголоос ишээ хөрөнгө оруулах бүтэхгүй юм байна гэж хэлээд л Би тэрийг ойлголоо. Энд чинь байнгын орлоготой байхын тулд бизнес хийдэг гэдэг ойлголт. Тэнд болохоор яаж мөнгө хурдан даблдуулах уу гэж боддог. Үйл хөдлөх байж шүү дээ. Тийм. Тэгэхээр Монголоос ч азраа юм хийх гэдэг хүмүүс их шүү дээ. Бага. Наагур чи газар юм тэн гайгүй шүү дээ 200 хөө айлууд ямар ямдах юм бэ гэдэг. Азраалаад гэдэг гараа зөндөө байна шүү дээ бас. Ямар ямдах юм бэ? Хэд хэдийг аваад авчиж байц. Нана бороо гараа. надад буруу гараа юм мөнгө байхгүй. Тий. 15 авчих гэж байгаа тийм. Ой зүгээр хэрглэж байгаа гэхэд ихгүй дөө. Тэр гэсэн юм яриа тий. Юу манай токийг чинь яриач. Биеийн хүчнийхээ тажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнигаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинж тэмдгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядрааг буруулж эрч хүчийг бэлгэлнэ. За Bajaj event гэж Tokyo application дээр Travel Call гэдэг нэг үйлчилгээ шинээр нэмэгдсэн байгаа. За Travel Call үйлчилгээ нь хэрэглэгч өөрийн Unitel болон Tokyo мобайлын дугаараас Tokyo application-ыг ашиглан үндсэн тарифаар шүү. Хамгийн гол нь үндсэн тарифаар гадаадын бүх оронд аялж авах хугацаанд өөрийнхөө дугаараар Монголын бүх операторууд буюу Монгол руугаа өөрийнхөө дугаараар залгах боломжтой. Үүний тулд та дататай байх хэрэгтэй. Дээрээс нь ердөө өдөрт 500 төгрөгийг л Travel Call үйлчилгээнд төлөхөд хангалттай. Гадаадад гар утасныхаа дугаартайгаа. Шоуныхаа яриг нэг зэгслээд идэх дуусгаад. Ер нь яг үлдсэн гинэ. Одоо ч яг нөгөө шоуны бүх энэ нөгөө нэг юм хэд хоногоор ингээд үргэлжилж ингэж сар мараар үргэлжлэх байсан тэр бүх хэмжээ та бүхнээр дууссан юм шүү те. Одоо баг Одоо байх болчихсон гоо. Одоо байхгүй. Одоо тийм амьдралгүй юм байхгүй. Тэгэхээр тэр чинь амар. Одоо тийм дампуу юм байхгүй. Дурсамжтай болсон зүйл болчиход байгаа байхгүй тэр чинь. Одоо тийм дампуу. Ховордсон тийм те. Одоо тийм хүмүүсийн биеийн ч хэлэхгүй байх. Тэр чинь бас бидний үеигэж бас яг бас тийм чулуун төмөр биетэй байсан юм те. Гэхдээ чи энийг ядах юм байхгүй. Чи ч бас нэг өдөр ч гэсэн сайн даадаг үс нэр нь би чинь. Тэгэхээр би хэлээ. Тэгээд ч тийм дамарсан л байхгүй. Гэтэ нэг өдөртөө бол сайн биз дээ, тий. Сайн гэдэг нөө тохиолдол хэрэгждэг гэж байна. Тохиолдол хэрэгжиж байгаа тий. Зүгээр л ингэж чихэд бид нөгөө сая сүүлд нөгөө одоо 3 жил өмнө авсаа тоглосон шүү дээ. Ингээд тоолохоор 6 хүн л байсан. 6-хан л ихтэй хүн байсан. Тэгээ нөгөө манай хэлээ манай тэгээд MC. Тэгвэл MC байхгүй шүү. MC байхгүй. Золоо зүгээр баг хуугаагүй татаа. Тулдаар 2 татсан бодгийн. За тэгээ манай ихээ юу юм уу гэдэг. Тэгээд ер нь манай насаад нөгөө манай сагсчмагч тэр чинь нэг тоолохоор 7-8 хүн байсан. 14-ийг уучлаа шүү дээ. Бор юм иг. Хинч цогтойгоо. Яах чгүй л. Би ч бас энэ чи ирээд бас авдраар нь авдаг лээс. Тэгээд авдраар. Тэгээ нөгөө энэ том лантуу ингээ авдраар нь авахар чинь тэр чинь дотороо нэг 6 шигтэй. Тэгэл эрканаг чи одоо болоо шүү дээ. Ямар энэ чи авдраар зүгээр нэг мэгээр нь авч болдгоо мүү гэ. Тэгээ би ч бүр тгий солиордог байлаа шүү дээ. Эркад бүр хайраа зүгээр намайг зүгээр л уудах чи би одоо бугаасаа багаасаа ингээ нөгөө уугаас урцсан нэг угаас би одоо ямар уугаад агсан зохтуу тавиад зодоонуудаа энэ заваа юм байх биш би одоо эн чинь зүгээр ингээд сурцсан юм чинь чаддгүй байхгүй юу тэгэл одоо тэгдэг байсан гэж бодчих тий. Тэгээд тэгтээ ер нь бол энийг яг нөгөө нэг одоо нөгөө нэг дон гэж байдаг штэ. Яг баарны тийм дон ч юм уу одоо нэг юм яг тийм байдаг юм л шүү бас. Тий яг бүр ингээд гэртээ унт чадахгүй тий. Гар бүр хаашаа чамаагүй гараад нөгөө хөөд ээж мэйснэртэй хөлтөн хий орцсон юм шиг загиндаг шүү дээ. Яг тэр чинь байдаг юм л шүү. Одоо дэрэг тэгээд дараа нь бодохоор бодож байгаа байхгүй. Тухайн үед бол ингээд нөгөө гигэлцэл байж чадахгүй ингээд тий. Боддог ахтны тэр нөгөө хэд хоногоор олон хоногоор удах ч ус ахтны л манай ахтны шүү дээ. Нэг ах байдیں۔ Тэгээд нөгөө яг нэг 10 сард илүү 10 сард таарсан. Хүү яхаа сайн уу сайн. Яасан байхаас чи хүү юм нүд яасан гэсэн чи
7 сард юу болсон юм бэ гэдэг. Тэгэхээр юу яриад байгаа гэж. Манайх ч алт авцсан юм уу гэдэг. Юу яриад байгаа таач солиод юм гэж. Гүү ахын хараа 5 сар гарсан чи сайн ирдэ шүү дээ. Хэрлээ. 6 сард гарсан байна. Тэгээд яг сэргсэн байна яг гоё бүтэн аймаг гоо сэргээд гисэн чи 9 сар гарцсан байна. Одив дуус. 7 сар нэг бодоод одив дууссан байна. Зургатан дотор хөлөө ийдсэн удчихийдэг. Өглөө босоод ирсэн бүх обоогоо хуулаад тавьсан. Тэгээ өчигдөр хараад байсан чинь онцгүй харагдаад бүгдэн гэртээ засвар хийсэн байна гэж. Амар усаас байгаа шүү дээ. Бэн. Тэр чи бүр яг бодтой болсон явдал байдаг шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүсүүд бол бас байсан байгаа маа. Тэр чигтээ бол бидний үнэс бүр дээш хүмүүсүүд ч юу. За сайн байна уу та? Би нөгөөдөр Монголд очино. Тэгээд хоёулаа уулзвал болох болов? Намайг Монгол руу яаж ингэж яваад яриад байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол Travel Call. Нийтээлийн хэрэглэгчид Tokyo Air гадаадаас хамгийн хямдар ярьдаг боллоо. Ингэж л би ажлаа алдахгүй амарч чаддаг юм да. За, сонсож байна. Аха. За. Тэгээ. За манай баж ялтманд одоо Сан Франциско хотод үржлээд ирдсэн. Тэгээд Сан Францискод манай ялтын одоо home town. Таврын одоо яг одоо байгаа одоо амьдарч байгаа газар. Тэгээ бас аюу ялтчгүй Америк аюу гоё хот. Үнэхээр гоё хот. Тийм нэг бус хотуудаас ингээ ялгаатай зүйл нь тийм аюу гоё. Хоошоо Walnut-д бүр гоё шүү дээ. Гоё. Бас халуун газар даа газар. Өө сурчт юм. Гэтэ танаа энд чи өнөөдөр халуун би мэдээсгүй бороо ороод байгаа тийм. Яг бороо нь энэ их нь одоо их монголчууд байгаа. бас нэг 30 минут цаг явна. Тийм үү. За тэгээд Беккэтэй баярлалаа. Бас цаг зав гаргаад нөгөө Америкт нөгөө бас нэг ялт Өнөөдөр бүр битүүний өдөр. Тийм цаг зав гаргаж ирсэн баярлалаа. Тэгээд нөгөө ялтманаас нөгөө монголчууд угаасаа цаг заваалт яахгүй бол ер нь худлаа байдаг шүү гэх тэр л үнэнтэй. Энд гадаадууд хүмүүсүүдийг яг нөгөө шууд очиод болчтой гэж боддог шүү дээ мангахан. Тийм байдаг шүү дээ ч бүгд ажилтаа байдаг. Би бол тэгэл ер нь юу ч хамаагүй тэгээ зохицуул. Бүгднийг зохицуулна шүү дээ ер нь. Зохицуулгүй. Тий. Тэгээ Беккэтэй баярлалаа. Чи тэгдэг үстэй. Гал хаана нэ яриадах яг ингэдэг гэсэн. Яг тэг. Хаана хүрээд ирээ. Тий. Тэгээ нөгөөдг нь гэсэн заа гэж хаана байгааг асуухгүй тасалдаг шүү дээ. Ямарсан тийм сая Эркэл залгаад хараа юу тэр чинь ердөөс яриаггүй сая шууд ингээл хараа нөгөө ялт ярьж гэн бааж ирсэн нэвтрүүлэг гээл ингэж гэсэн чинь юу яриад байгаа юм бэ чи өнөөдөр битүүр үстэй хүн амтан гэртээ урьдсан баг чи. Оо цаа. Гүлэгээ үгүй. Тэгснэ. За одоо яах вэ нэгэнтэй ирсэн болоод тэгээ нэг муухай юм идээл нэг усчүүлэл ярвэ гэж навд. Тэгээд юм идэхгүй зүгнээс ээцгүй шүү дээ. Тэгээд юм идэхгүй зүгнээс за дуусаад өгөө сайн. Тийм Беккэтэй баярлалаа. Цааш нь нэгэнд одоо зориод исэн газар хүний нутаг гэсэн одоо баг өөр 10 жил гарцаж өөрийн нутаг болоод ирж байгаа. Оо тийш. Тийм болохоор гэр бүлтэйгээ аз жаргалтай тэгээд бас нөгөө нэг юу хийгээд байгаа гэж дууссан ш цүүлдэг. Тэрийг зүгээр юу яаж байгаа. Би сая тэр нөгөө бүргэд найстайгаа тэр нутгийн чулууг яагаад тэгээд яг урам аваад гэх юм одоо юу гэх юм те. Ер нь бол ингээд нэг анх бол нэг энчээ ирээл нэг тийм дуу муу хийгээд за нэг тэнийг биш ганцаараа одоо солиорцсон гэж ингээл бодож исэн. Тэгээд ингээл энэ тэнд нөгөө найзууд нөхдүүд ч байдаг хүн амт өөрөө тэгэл ярьж исэн шүү дээ. Тэнгүүч очингууд нөгөө фризоны дуунууд маань яг гоё байна. Гэхдээ нөгөө пари марын дээр ингээд жоох уянгийн дуунууд ч нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгэл одоо намайг дагалсан гэдэг адилхан нэг тиймэрхүү дөргөөдөө дуунууд бар маранд явахар ч дажгүй байдаг шүү дээ. Тэгвэл тэрийг бодоод ингээд нэг жоохон тиймэрхүү дөргөө мөргөө юмнууд хийж үтсэн ганц. Гэхдээ яг хөө тэгээд ганц нэг хийсэн л дээ. Тэгээд тэгсэн чи ер нь ингээд нэг жоохон тиймээс санагдаад гэх юм уу те. Ер нь нэг жоохон урдгийн хийгэж шүү дээ. Урдгийн үлж холдож чадахгүй. Тэгэхгүй бол ингээд одоо чи энэ ч бүр юу яагаад шүү дээ. Ингээд шинж яаж ч нэг Монголын баярнууд ч айгүй ихтэй те. Март те цагаасаар ярьж арай явахгүй юм аа. Тэгээ шинэ жил минжлэр чи ингээд нөхдөөд
Ирээрээ очоорой. Тэгэл энэчнээс энэ хамтлаг босгол явж байгаа юм чи. Улаанаа найзгаа, DJ улаанаага дооч өнрөөтэйгөө тэгэл гуруула хамтлаг болоо. Би чи ер нь яаж явж байгаа? Яаж хийж байгаа нэг хоёр найзтай. Хаач байсан тэгэл нэг гуруулаа олж аваад тэгэл нэг. Гэхдээ яг хөө тэгэл хүмүүс айгу таата дуртай сайхан л хүлээж авдаг шин. За юу манайх нөгөө бид нар ч сая энэ ширх гэж бас энэ бэлгэнүүдээ наашаа авчих гэж бас нилээ явлаа тэгээд жоохон нилээ их мэллээ. Хайцаг сав налга боллоо. Хайцаг сав налга боллоо. Зөндөө ер нь чи бол бас хайцаг сав гайг байгаа дэр нь бас таарж шүү ер нь. Энэ цаашаа гол ер нь хоосоо энэ савгүйгээр л очихох ер нь дуусч чинь ер нь тэгээд юу манай дэнкийнхнаас бас чамд ингээ өгж байгаа. Тэг бэк гэдэг өгөөрэй энэ нөгөө түрүүний хэлсэн. Нөгөө ялтын хэлсэн нөгөө магийн стресс тайлна. Ялангуяа тэгээд нөгөө олон цагаар ажиллаж байгаа үед стресстэх болчоо амрахгүй байх зэрэгтэй айгүй сайн үлдээ. Өдөр тэрээс задлаад уухад ам тохиолс. За тэгээд нойр бэхжүүлэх чухал хамгийн гол нь. Тэгээ мандаж манай нөгөө дөрөв хэлсэн нөгөө монголчуудын Монгол амт талын Монгол гэдэг энийг бас ингээд нутгийн чулуу шиг амттай. За тэгээд нөгөө би нөгөө энийг хэлмээр энэ нөгөө айгүй нөгөө говийн нэг өдөр гэдэг юм зургийг өөрсдөө зуруулаад гол говь маань Говийн нэг өдрөө. Тэг өөрсдөө зуруулаад. Тэг тэргүүрээс сэдв зуруулаад. Говийн нэг өдрийг зуруулаад. Тэргүүрээр өөрсдөө юм. Яг бол энэ нөгөө Хинэр зуруулсан. За бид энэ битгий мэдгүй бас бид энэ мэдчих чадсан. Гэхдээ нөө зургийн талаар ярихад надтай манай гэрийн чинь бүгдээрээ зураач нар болохоор чинь. Энэ юм хийлсэн байлээ. Тэгээд энэ гол бол би зөв ингэж бод яг бол нөгөө маш олон би аягүй чихэж талаар дуртай юм мэдэн шүү дээ. Тэр дэлхийн их олон чихэж талаар тэгээд баар шоколад идсэн юм. Тэгээд нөгөө ер нь бэлг шоколад энэ бол нөгөө бэлг технологиор гэдэг бэлгийнхэнтэй хамтардаг гол тэгээд би бас маш олон шоколад эцэтгэхэд манай Монголын гол бол дэлхийн ер нь хэр оргийн шоколадууд юм үзэхээр гоё амттай шүү. Тэгээд бүх төрлийн юм байгаа энэ бас ер нь шоколаданд нь бүх төрлийн шоколад одоо бүр нөгөө тархан дээр хүрдэг юу гэдэг ингээд бүх төрөл байгаа шүү дээ олон төрөл байгаа. Тэгээд нөгөө голд би бас монголчууд талхан дээр хүрдэг нөгөө нийтлэг гэж байгаа тийм. Хаасл натанд 45% таа гэж юм уу тийм. Нөгөө юу нэг 13 байдаг тийм. Яг аргатай. Янз надад ч юм уу. Янз одоо Монголын бүтээгдэхүүнүүд ер нь дэлхийд амар болчихсон шүү. Манай охин харин энэ эдний нөгөө шоколадтай дуртай. Тэр үзэмтэй өргөл мөрөл амар гоё шүү. Тийм. Энэ Америкт байдаг хүүхдүүд ч юм уу ихэнхдээ Монголоос яасан юм хийдэггүй шүү. Тэгсэн чинь энэ юунд айгуу дуртай. Голд. Тийм. Уус голд тасгай амар болцоо. Тэгээс гадаад байгаа монголчууд манаас аягүй их захидаг. Ер нь талын Монголд голд хоёр бол хамгийн их захидаг юм шүү. За тэгээд бас спонсортай баярлалаа. Манай Сингур маань үлдээ байгаа. Бисимол таавал гэсэн тэгээд спонсортой баярлалаа. Бисимол маань одоо бажи алтын хамгийн анхны одоо платинум ивент гэж бид хэлж болно. Яг хамгийн анхны лог ихтэл байсан. Тэгээд хамтдаа одоо 6 жил гараа явцсан. Тэгээд энэ удаа ч гэсэн бидтэй хамт байгаа 5 хүн бүх электромарны 5 хүн альбиус нэгтэйгээр урьдчилгаагүй лизингээр Бисимолоос аваад зам Токио аппликейшн маань байна тийм ээ. Гадаадад өөрийнхөө дугаартай хамтнаар. За бэкэ баярлалаа. Тэгээд ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. Уран бүтээл дээр ажих байнга уулзчих. Уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж юм бас дуулахад цаа тавын. Тэгээд удахгүй бид бас гой зүйл сонсох байх. Чигээл. Тийм. Энд чинь нөгөө ингээд нөгөө ажил амьдралын хажуугаар тиймэрхүү юм гэсэн бас нөгөө хөрөнгө санхүү янз бүрийн юм асуудал. Гэхдээ яг тэрийг шийдтсэн. Тэр нь болчиход байгаа юм. Хөрөнгө санхүү нь болчиход байдаг. Онгод орж ирдэг. За бэкэ тэд бас хэдэн хүмүүс хүлээгээд тах шиг байна. Битүүний өдөр шүү дээ энэ. Тэгээ бид нар ч өдөр болгоно. Тэгээд Godzilla ресторан Сан Франциско Godzilla суши гэдэг юм бол Godzilla ресторанд ирээд 42 жилийн түүхтэй рестораныг сушиг амталж үзэх боломжтой. Монголчууд маань энэ одоо сайхан ажиллаж байна, ажиллуулж байна тийм ээ. Тийм, эзэн их сонин хүн байгаа. Тэгээ эзэн дээр сууж байна тэр. Гэтэ өөрөө гайхаад байгаа. Эзэн яаж 40 онд жил 80 онд энд байсан. Тэгээ ийм харагдаад байгаа би ойлгохгүй. За хамтдаа хүмүүстэй баярлалаа. Тэгээд бажи алт та бүхэн Сан Францискоос хүрлээ. Дараагийн хүмүүстэй бас та бүхэнд уулзах болно.